санхүүгийн сургуулийн UFE цэг идүү гэсэн айлтад ороод санхүүгийн сургуулийн дэс авилга ороод за бидний тухай гэсэн хэсгээс за бизнесийн удирдлагын танхимын танилцуулгаараа за манай танхим 1992 онд байгуулагдсан. За анх 6 багшийн бүрэлдэхүүнд анх байгуулагдж байсан. За тэгээд 1995 он анхны бизнес судлаач эдийн засгийн мэргэжлийн анхны мэргэжлийг төгсөж байсан ийм ууган танхимууд юм байна. За одоо маань хайгуун ойролцоог 30-аад хүний бүрэлдэхүүнтэй. За гадаад нэлийн хэдэн багш нар докторт сурахаар явсан байгаа. За тэгээд энэ манай танхимын вебсайт руу ороод та доотлолт нь бол багш нарын имэйл хаяг байгаа. За нэр нь байгаа, албан тушаал байгаа. За тэгээд багш болгонтой өөрийнхөө мэргэжлийн тухай имэйл бичээд лавлах бүрэн боломж болцсон байгаа шүү. За манай танхимд үндсэндээ бол 4 судалгааны төв байдаг. За эхний судалгаа нь болохоор operation management үйл ажиллагааны чиглэлийн судалгаа явуулдаг судалгааны төв баг байдаг. За хоёрт нь бол бизнес экосистемийн чиглэлийн стратегийн чиглэлийн судалгаа явуулдаг. За судалгааны баг байдаг. За гуравт нь бол people management буюу хүний нөөцийн чиглэлийн судалгаа явуулдаг баг байна. За дөрөвт чиглэл нь болохоор маркетингийн судалгаа явуулдаг маркетингийн баг байна. За ийм дөрвөн төрлийн төв маань үндсэндээ тухайн салбар болны датаг цуглуулад энэ бизнесийн датаг цуглуул төв байгуулсан байгаа. За ингээд би багш болгоныхоо тухай мэдээлэл танилцуулъя. За экосистем судлаатай ажиллаж байгаа. За амарснаа багш нар судалгааны үндсэн чиглэл нь за мэргэжлийн сонголт, за уул уурхай, хүн нөөцийн удирдлага байгаа. За компани хөгжил, стартап, за entrepreneurship, за бизнесийн экосистем судалгаа явуулдаг багш байна. За эдгээр сүрэн багш маань үндсэндээ судалгааны чиглэл нь болохоор стратегийн түншил, институтийн бичгтээвийн хэмжээ, за үнцэн, за зам төлөвлөсөн стратеги, за бизнесийн экосистем судалгаа хийдэг багш байна. За энх бол багш маань бизнесийн эрхлэл ба инновац, гарааны бизнес бол загварч сэтгэлгээ, за бизнес замын модель, засал болон стратеги, за үйлчлэлийн стратеги ба загварч сэтгэлгээ, за стратеги ба манлай гэсэн чиглэлээр судалгаа хийж байгаа юм байна. За өөрөөр бол багш маань үндсэн судалгаа чиглэл нь бизнес эрхлэл ба стартап, за инновац, загварч сэтгэлгээ, за бизнес экосистем, за компани засаглал, стратеги, за үйлчлэлийн стратеги, за стратеги манлайлалын асуудал судалгаа явуулдаг багш байна. За аншаагаад миний бие байна. За миний бие болохоор үндсэндээ үйлчлэлийн маркетинг, за үйлчлэлийн чанарын удирдлага, аялал жуулчлалын маркетинг, хэрэглэлийн зам төлөв, за харилцаа албаны хэрэг мэдээллийн судалгаа хийдэг. За Нандин Эрдэнэ багш чинь байна. За борлуулалтын менежмент, маркетингийн судалгааны арга зүй, контент маркетинг, за стратегийн маркетинг менежмент, нейромаркетинг чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За Мөнхбай багш маань маркетингийн харилцаа, зар сурталчилгааны менежмент, маркетингийн судалгааны арга зүй, нийгмийн маркетинг, за хэрэглэгчийн зам төлөв, за стратегийн маркетингийн менежмент гэсэн чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За Сайгал багш маань брендинг менежмент, маркетингийн судалгааны арга зүй, туршлагын маркетинг, брендинг үнэлгээ, брэнд персоналити, хэрэглэгчийн зам төлөв гэсэн чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За Алтан гэрэл багш маань бизнесийн судалгааны арга зүй, хэрэглэгчийн зам төлөв, маркетингийн стратеги, за нийгмийн маркетинг, маркетинг хяналт ба гүйцэтгэлийн үнэлгээ, за үйлчлэлийн чанарын чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За Сууд Эрдэнэ багш маань олон улсын маркетинг, хэрэглэгчийн зам төлөв, за нийгмийн маркетинг, нийгмийн инновац, нийлүүлэлтийн гинжин хэлхээ чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За Төгөлдөр багш маань бизнесийн судалгааны арга зүй, маркетинг хэмжигдэхүүн, хэрэглэгчийн зам төлөв, маркетингийн харилцаа, брендинг үнэлгээ гэсэн чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За Болор Эрдэнэ багш маань хэрэглэгчийн зам төлөв, үйлчлэгийн маркетинг, за харилцаа холбоо хэв мэдээллийн судалгаа, зар сурталчилгааны мэдээллийн хэсэг, сошиал медиа маркетинг чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За дараагийн чиглэлийн судалгааны баг байна. Operation үйл ажиллагааны чиглэлийн судалгааны баг байна. За Эрдэнэ багш маань мэдээллийн удирдлага, чанарын удирдлага, аялал жуулчлалын бизнесийн удирдлага, стандарт ба чанарын удирдлага, байгууллагын бизнес төлөв чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За Оюун гэрэл багш маань жижиг дунд бизнесийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, стратегийн удирдлага, зан төлөвийн удирдлага, чанарын удирдлага, мэдээллийн удирдлага гэсэн чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За сайн мэлэг багш маань чанарын удирдлага, бүтээмжийн удирдлага, 6 сигма, цагийн менежмент, байгууллагын гүйцэтгэл, уян хатан ажлын байр, бичлэгийн оролцоо гэсэн чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За Цуваа багш маань бүтээмжийн удирдлага, чанарын удирдлага,
жижиг дунд үйлдвэрлэлийн инновацийн чиглэлээр судалгаа болгох шүү дээ. За дөрөвдөг багийн чиглэл бол people management буюу хүний нөөцийн чиглэлийн судалгаа болгох шүү байна. За гэлмээ багш маань байгууллагын соёлын судалгаа, манлайлал, ёс суртахуун болон үр амьсгал, за манлайлал болон ёс суртахуун болон шийдвэр гаргалтал, засаглал ба засаглалын үнэлгээ, мэдлэг, инновацийн удирдлага, сэтгэл хөдлөлийн ухаалаг байдлын чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За булган багш маань байгууллагын соёл, байгууллагын өөрчлөлт гаргах манлайлалын чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За ганц хоёр багш маань байгууллагын өөрчлөлтийг төлөвлөх, байгууллагын соёл, стресс менежмент, ажлын ханамж, байгууллагын зан төлөвсөн чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За наран тоглох багш маань байгууллагын зан төлөв, за байгууллагын ажлын байрны зохисгүй зан төлөв, хүний нөөцийн удирдлага гэсэн чиглэлээр судалгаа хийдэг багш байна. За их мөр багш маань төслийн удирдлага, компаниц болон нийгмийн харилцаа, гүйцэтгэлийн удирдлага, удирдлагын шийдвэр гаргах, хүний чиглэл хөгжлийн талаар судалгаа хийдэг багш байна. За эдгээр зохиц багш маань байгууллагт хүн болон бүлгийн зан төлөвийн асуудал, аюул чадварын менежмент, ажил амьдралын нэгдэл, за нийгмийн нөлөөлөл, манлайлал, за байгууллагын соёл гэсэн чиглэлээр судалгаа хийдэг юм байна. За бизнес хөдөлгөөний танхимын Facebook-ийн хаяг байна. Та доор Facebook-ийн хаягаар явах дагаарай гэж хэлээ тийм ээ. За ингээд би та бүхэндээ дараагийн илтгэлийг танилцуулах уун бол багшийг хэлж байна. За уун бол багш emotion intelligence гэсэн сэдвээр миний хэлээс та бүхэндээ танилцуулнаа. Намайг ууган болд гэдэг бизнесийн хөдөлгөөний ахлах багш байгаа. Тэгээд юуны өмнө ажил мэргэжлийнхаа гол сонголтыг хийх гээд бас мэргэжлийн танилцуултыг судлаад бод шийдвэрээ гаргах энэ чухал үеийн цаг хугацаа сэтгэл зүрэхээ зориулж байгаа нийт одоо сурагчид болоод эцэг эхчүүдэд одоо баярлж байгаа талархаж байгаа. Бас амжилтыг хүсье. Миний зүгээс сэтгэл хөдлөлийн удирдлага хүүхний манлайлал гэдэг ийм сэдвээр бяцхан илтгэлийг яа гэж бодсон. За бизнесийн удирдлагын мэргэжлийн оюутан сурагчдад олгодог нэг чухал дотор бол альва ажил хэрэг манлайлах ур чадвар байдаг. Тэгэхээр энэхүү манлайлах ур чадварыг оюутан залуус маань хэрхэн яаж өөртөө бүрэлдүүлж бий болгох тухай хэд хэдэн шинжилгээ ухааны гол одоо баримт нотлоготой хэд хэдэн зүйлийг яриа гэж бодсон. За өнөөдрийн лекцийн нэр бол сэтгэл хөдлөлийн удирдлага ба хувь хүний манлайлал гэдэг нэртэй сэдв байна. Ер нь бол сүүлийн жилүүдэд за 2000-аад оны одоо дунд 2006-7 оноос сэтгэл хөдлөлийн удирдлага гэх ойлголтыг ялангуяа альва байгууллага, хамт олон, гэр бүл тийм ээ нийгэм гэдэг энэ олон бүхэл төвшөнд альва байгууллагыг удирдахад хамгийн чухал ур чадвар бол IQ техникийн ур чадвар гэхээс илүүтэй өөрийн сэтгэл хөдлөл, бусдын сэтгэл хөдлөлөө удирдах чадвар бол илүү чухал гэдгийг баталсаар байна. За өөрөөр хэлбэл хэд хэдэн томоохон тодорхой байгууллагууд дээр хийгдсэн судалгаагаар хамгийн супер манлайлагчдыг сайнтай нь харьцуулахад гол ялгаа нь тухайн манлайлагчдын EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай шууд холбоотой байжээ. За EQ чадвар өндөртэй манлайлагч нарын бас нэг онцлог нь юу вэ гэхээр өөрийнх нь одоо дагалдж байгаа тэр хамт олонных нь ажлын гүйцэтгэл илүү өндөр байдгаар яах нь онцлог байна. За 2000-аад оны ихэнх үеэс энэ одоо сэтгэл хөдлөлийн удирдлага гэдэг зүйл маш хүчтэй эрчимтэй судлагдсаар ирсэн. За өнөөдрийн хүртэл маш ихээр судлагдаж ирж байна. Ер нь 2000-аад оны ихэнх үеэс за дунд үеэс боловсролын салбар, за бизнесийн байгууллагууд, томоохон корпорациудад ажилтнуудынхаа, удирдлагуудынхаа энэ сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг бол яг нь хөгжүүлэх талаар маш эрчимтэй анхаарах болжээ. За яагаад бид нар ер нь энийг судлах суралцах ёстой гэдэг дээр хэдэн тоо баримт дурдъя. Тухайлбал дэлхийн эдийн засгийн 2020 оны судалгаагаар топ 10 ур чадварт бол сэтгэл хөдлөлийн удирдлага бол 6-ад орж исэн байна. За хамгийн сүүлд 25 оны судалгаагаар бол 11-т орсон байсан. Өөрөөр хэлбэл хамгийн чухал одоо ур чадрын нэг гэдэг нь эдгээр байгууллагуудын хийсэн судалгаануудаас бол харж болно. За өөр бусад том одоо ялангуяа том нийгмийн том
одоо ур чадвартай холбоотой статистикуудыг гаргадаг судалгаануудын байгууллагуудаас харахад ялангуяа топ гүйцэтгэх шатны ажилтнууд, топ удирдлагуудын ажлын гүйцэтгэлийн 85%-ийг одоо ажлын гүйцэтгэлээрээ илүү байхад гол нөлөөлөл үзүүлж байгаа хүчин зүйл бол тухайн хүний өөрийнх нь сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай шууд холбоотой байна гэдэг юм дүгнэлтүүдийг бол хийж байна. Дараагийн нэг бас бид ер нь яагаад суралцах ёстой юм бэ гэдэг дээр хэд хэдэн ярих зүйл байна. Техник технологийн хөгжил дэвшлээс улбаалаад бидний нийгмийн харилцаа улам л хумигдмал, аслагдмал, нийгмийн харилцаа улам л яах нүгээр одоо хоорондоо нийцэмжгүй, ойлгомжгүй болж ирж байна. Хаагдмал болж ирж байна. За өөрөөр хэлбэл ялангуяа одоо залуучууд, хүүхдүүдийн бие биентэйгээ харилцах, бие биенийг ойлгох, ээж аавынхаа хэлж байгаа зүйлийг ойлгохгүй байхын нөхцөл маань өөрөө энэ техник технологийн дэвшилтэд шууд уялдаатай. Яг энэтэй холбоотойгоор бусдын хэлж ярьж байгаа зүйл, бусдын сэтгэлийг ойлгодгүй, эргээд ойлгохгүй байгаа учраас маш оновчгүй юм хариу үйлдэл үзүүлдэг сэтгэл зүйн эмгэгийг Alexa team яг гэж нэрлэдэг. Энэхүү эмгэгийн одоо эмгэгтэй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд асар хурдтай нэмэгдэж байгаа гэдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, сэтгэл судлалын байгууллагууд бол маш ихээр ярих болсон байна. Цаашлаад Монгол улс бол стрессийн гаралтай өвчнүүдээр бол нэлээд дээгүүрт ордог. За ялангуяа энэ дотор бол энэ зүрх судасны өвчлөл, даралт, за хавдар гэдэг хүмүүс өөрийнхөө сэтгэл, дотоод мэдрэмж, одоо таагүй сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг удирдах чадахгүй байснаар тодорхой урт удаан хугацаанд тэр сэтгэл гэдэг зүйл хүнд ийм муухай өвчлүүд үүсгдэг. Тэгээ энэ бид ер нь яагаад бас энэ үнэхээр ийм өвчнүүдээр дэлхийд бас дээгүүр орж байгаа вэ гэдэг бол бидний сэтгэл зүйтэй их холбоотой юм аа. За ийм учраас бид суралцах ёстой. За 3 дугаар нийгмийн эсрэг гэмт хэргийн тоо. Тухайлбал одоо хүн заллах, хүн зодох, хүн хуурах гэдэг юм уу. Эсвэл бол уурандаа янз янзын санаандгүй байдлаар гэмт хэрэг үйлдэх энэ тоо сүүлийн жилээр маш их нэмэгдэж байгаа. За энэ нь бол зүгээр хүнийг санаатай гэдэг юм уу, ухамсартайгаар хүнд ямар нэгэн хохирол учруулах гэхээсээ илүү тэр гинтийн сэтгэл хөдлөлөөс улбалаад ийм буруу үйл хөдлөл бол хийх нөхцөл байдал маш их бүрэлдэж байна. За энэ бол яалч аргагүй энэ тэр хүмүүсийн маань сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай шууд холбоотой. За дараагийн нэг чухал суралцах шалтгаан бол яалч аргагүй сүүлийн жилүүдэд за ялангуяа 2000-ад оны ихээр барууны болоод одоо Европын өндөр хөгжилтэй улс орнуудад цэцэрлэгийн одоо боловсрал, бага дунд боловсрал, ихтэй сургуулийн боловсрал тийм сэл хөтөлбөрүүд бол маш ихээр хэрэгжүүлж эхэлж байна. Энэ нь яг сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаанд орохдоо сэтгэл хөдлөлөө, нийгмийн сэтгэл зүгээ зөв удирдах энэ чадварыг бага наснаас нь хүүхдүүдэд олгох боллоо. Ер нь бид яагаад судлах ёстой юм бэ гэхээр ялангуяа харилцаанд суурилсан мэрэгжлийн амжилтын үндэс бол тухайн одоо мэрэгжилтний сэтгэл хөдлөлөө энэ удирдах чадвар юм а гэж хэлж болно. За сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг бол яг судлаачид маш олон янзаар тайлбарлаж судалдаг. Гэхдээ одоо энэхүү ойлголтын бол гол эцэг гэгддэг Daniel Goleman гэдэг үндсэн сэтгэл хөдлөлөө удирдна гэдэг нь 5 ур чадвараас бүрднэ гэж үзэж байгаа. За нэгдүгээрт өөрийнхөө сэтгэл хөдлөл, хувь хүн тийм ээ, өөрийнхөө сэтгэл хөдлөл, тэр дотоод мэдрэмжээ танин мэдэх, ойлгох чадвар. За мөн өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөлөө удирдах чадвар. За 3 дугаарт тодорхой зорилгын төлөө мэдрэмж сэтгэл хөдлөлөө ашиглах чадвар. 4 дугаарт мэдрэмж сэтгэл хөдлөлийг бас ойлгох, ухаарах энэ чадвар. За 5 дугаарт бусдын мэдрэмж сэтгэл хөдлөлийг бид нар ойлгож ухаарсан юм чинь альва ажил хэрэг, нийгмийн харилцаанд орохдоо бусдын сэтгэл хөдлөлийг ашиглах, залуурдах, бусадтай хамтран ажиллах гэсэн ийм 5 чадрыг бол яг нь сэтгэл хөдлөлийн гол бүрэлдэхүүн чадруудаа гэж үздэг. За хүн болгоны хувьд эдгээр 5 чадрууд харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл бага наснаас
өсөж төрсөн орчин, хүмүүжсэн орчин, за бага насандаа одоо үзэж туулсан амьдрал туршлага гэд маш олон зүйлээс шалтгаалаад өөр яах нь энэ 5 чадвар бол өөр байдаг. Жишээлбэл магадгүй нэлээд одоо хэцүү бас нөхцөл байдалд амьдарч исэн гэдэг юм уу? Эсвэл бол одоо их ганцаардмал ийм өссөн хүмүүс бол одоо бусдыг ойлгох чадвар бол харцангуй сул байж байгаа жишээтэй. За эсвэл одоо бага насндаа бас нэлээд уур заартай ийм хүмүүжлийг би өөртөө олоод авчихсан маш богино хугацаанд ихтер ухамсаргүйгээр уурладаг хүмүүс байж болно тийм ээ. Ингээд маш олон янз бүрийн хүн болгоно. Гол нь хамгийн гол нь энэ чадраа өсгөхийн тулд систем сургалт, ментор, зөвлөгөө тэгээд төлөө удирдах ийм чин сэтгэл хөгжүүлэх чин сэтгэл ийм систем сургалт хэрэгтэй болдго юм аа. Ингэснээр бид нар энэ зүйлийг өөрчилж сайжруулж болж чадна. Хүмүүс зарим талаар ийм буруу итгэл үнэмшилтэй байдаг. Би ууртай төрцөн тэгээд юу гэж би энийг хизээс засч чадахгүй. Үгүй ээ, тийм биш. Уур гэдэг бол сэтгэл хөдлөл. Харин хүний оюун ухаан бол энэ сэтгэл хөдлөлөөс тусдаа зүйл. Хүний бие организм уур гэдэг зүйлд дадсан байдаг болохоос биш хүн ууртай төрнө гэж байхгүй. Хүн оюун ухаанаараа өөрийнхөө уурлах нөхцөл байдал, шалтгаан, үр дагаврыг маш зөв ойлгоод түүнийг удирдах тодорхой юм орлогууд хийгээд хичээж зүтгэх юм бол энэ бол өөрчлөх бүрэн боломжтой зүйл юм аа. Жишээ олгоод хэлээ. Тухайлбал ууралж байгаа нөхцөл байдал дээр бид нар хин нэгэнтэй харилцах эсвэл магадгүй өмнө чи хин нэгэнтэй харилцаад буруу алхам хийждэг, буруу үг хэлждэг, бусдыг гомдоочдөг байсан бол энийг олж танин мэдээд үе би нэрээ бусдыг ингэ гомдоочдөг байсан. Тэгвэл одоо би хин нэгэнд уурлах юм бол шууд гэрээ цэвэрлэе гэдэг ч юм. Энэ бол удирдах байгаа алхам багхгүй. Эхлээд өөрийгөө таниад дараа нь удирд. Гэрээ цэвэрлэн гэдэг нь хамаагүй үр ашигтай, үр дүнтэй. Яагаад тэгэхээр уурлахаар хүн ядрах, залхах гэдэг тийм мэдрэмж байхгүй болчдөг. Уурлахаар хүний булчингууд чангардаг. Уурлахаар яах нь гэхээр миний үйл хөдлөл маш эрч хүчтэй болчдөг. Тэгэхээр бид нар мэдээж л яах нь энэ зөв зүйлд тэр уурыг зарцуулна гэдэг бол удирдах байгаа зүйл шүү. За ийм 5 чадвараас бол сэтгэл хөдлөлийн удирдах чадвар маань бүрэлддэг байх нэ. Сэтгэл хөдлөл гэж маш нарийн өвөрмөц зүйл байна. За мэдээж хүн гэдэг амьтны гол шин чанар бол хүн бол роботоос нэгээр ялгагдах зүйл. Өнөөдөр оюун ухаан бол хүний роботын оюун ухаан бол хиймэл оюун ухаан бол өнөөдөр хүний оюун ухааныг давчлаа. Дэлхийн одоо гоод амны шатрын маструуд, гоод амны маструуд хиймэл оюун ухаанд ялагдаад 40 жил болж байна. Тэгэхээр хамгийн ухаантай хүн ингээд хиймэл оюун ухаанд ялагдсан. Гэхдээ хүний нэг онцлог роботоос нэг ялагдах гол зүйл байдаг. Тэр бол юу юм гэхээр хүн бол сэтгэл хөдлөл. За сэтгэл хөдлөл гэдэг зүйл өөрөө ямар шинж чанартай юм бэ гэж. Нэгдүгürt маш хөдөлгөөнтэй. Гинтийн шинжтэй, тогтворгүй байдаг. Сэтгэл хөдлөл гэдэг зүйл өөрөө шалтгаан харьцангуй тодорхой байдаг. Шалтгаан харьцангуй тодорхой. Гэхдээ урт удаан хугацаанд мэдэрсэн таагүй мэдрэмж сэтгэл хөдлөл бол урт удаан хугацаанд гэдэг нь магадгүй урт удаан хугацаанд тэр хүнд шаналл бий болсон бол энэ зүйл бүр бугшаад илүү том аюултай хүнд хор хөнөөлтөй ийм өвчин болж хуурж болно. За энэ тохиолдолд яг тэр сэтгэл хөдлөл ингээ удаан хугацаанд бугшаад ингээ явж байгаа учраас шалтгаан харьцангуй тодорхойгүй болж болно. Бусдаар сэтгэл хөдлөл харьцангуй шалтгаан тодорхой байдаг. За сэтгэл хөдлөл гэдэг зүйл хүний ухамсараас одоо хүний тархинд ухамсараас ангид байдаг учраас удирдах хянахад бол тийм ч амар хэлбэр байдаггүй. Дөрөвдүгээрт аливаа бидний өдөр тутмын хандлага өөрөөр хэлбэл юмс үзэгдэлд өгж байгаа үнэлэмж зөв буруу хэрэгтэй хэрэггүй гэдэг ч юм уу те. Энэ үнэлэмжинд яах нь вэ гэхээр маш хүчтэй нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл бид аливаа зүйлд аливаа бодит зүйлд сэтгэл хөдлөлөөрөө хандаж болно.
сэтгэл хөдлөлөөр хандаж болно. За энэ бол ялангуяа одоо хүний мөн чанар гэж би хэлж штэ. Тийм учраас хүн юмд сэтгэл хөдлөлөөр хандаж болно. Мэдээ сэтгэл хөдлөлөөр хандвал бодит зүйлийг тис ондоогоор хүлээж авч чухал биш зүйлийг чухал, үнэн зүйлийг худлаа мэтээр ойлгож хүлээж авна. За мөн хандлага бий болж байгаа учраас сэтгэл хөдлөлөөрөө үйл хөдлөлийг бол чиглүүлнэ. Тодорхой шийдвэр гаргалт тийм ээ, үг үйл хөдлөлийг бол яах нь чиглүүлдэг гэсэн. За дараагийн нэг чухал шин чанар нь ялангуяа маш хүчтэй, гинтийн шинжтэй ийм сэтгэл хөдлөлүүд бол маш хор хөнөөлтөй байдаг. Өөрөөр хэлбэл хандлага үйл хөдлөл нь бусдад маш хор хөнөөл учруулах ийм байдаг. Сэтгэл хөдлөл магадгүй бага наснаас тодорхой сэтгэл хөдлөлүүдийг тухайн нөхцөл байдал, орчин нөхцлөөсөө тухайн хүүхэд хүлээж аваад бие орны эзэнд нь тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйл дадсан байх юм бол удаан хугацаанд зан чанар болоод биед нь төлөвшчдөг. Өөрөөр хэлбэл бага наснда нэлээд ууртай ийм нөхцөл байдалд орж исэн бол удаан хугацаанд бие организмтэн дээр уур гэдэг сэтгэл хөдлөл нэлээд ингээд эрчимтэй болчдөг. Юм л бол уралчих гадаг ийм болдог. За хамгийн сүүлд нь нэг чухал зүйлийг хэлэхэд сэтгэл хөдлөл гэдэг зүйл халдвартай. Хичнээн чи өөрийнхөө уур хуцаар дотоод таагүй мэдрэмжээ хин нэгэнд халдварлуулахыг хүсэхгүй байсан ч сэтгэл хөдлөл гэдэг зүйл хүний биеийн хилэмж, нүд, тийм ээ, нүүрний хувирал, поз гэдэг маш олон зүйлээр өөрөө илэрч идэг шууд хамааралтай байдаг учраас энэ нь яах нь вэ гэхээр бусад хүмүүст өөрийнхөө сэтгэл хөдлөлийг халдварлуулахад гол нөлөөлөгч болж идэг. Өөрөөр хэлбэл бид ухамсаргүйгээр бусдад өөрийн сэтгэл хөдлөлөө халдварлуулж яг л вирус шиг. Тэгэхээр магадгүй яг л ковид шиг. Тэгэхээр бид өөрсдийнхөө таагүй сэтгэл хөдлөлтөй байгаа үедээ өөрийгөө хорионд оруулах хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хязгаарлах хэрэгтэй, бусдад харилцахгүй байх хэрэгтэй. Энэ бол сэтгэл хөдлөлөө удирдах байгаа буюу сэтгэл хөдлөлийн хариуцлагатай хандж байгаа хүний үйлдэл. За хүнд бол үндсэндээ хэд хэдэн төрлийн сэтгэл хөдлөлүүд байдаг. За яг хуу Пол Экман гэдэг хамгийн анх сэтгэл хөдлөлийг судалж исэн эрдэмтдийн нэг эцэг гэгддэг яг сэтгэл хөдлөлтөй холбоотой. Энэ хүн бол хүнд нэг суур 7 сэтгэл хөдлөл байдаг гэж үздэг. За уурлах, басамжлах, гуниглах, баярлах тийм ээ. За хайрлах, чигсэн зэвүүцэх гэх мэтчлэнгээр 7 сэтгэл хөдлөл байдаг. Үндсэн дид бол яг нь маш олон сэтгэл хөдлөлүүд байгаа. За яг хуу дотор нь бол сэтгэл хөдлөлийн шин чанараар нь эрэг сэтгэл хөдлөл, эрэг бус гэж ангилна. Маш эрчимтэй буюу маш хүчтэй сэтгэл хөдлөл байна. Маш хүч харцангуйс бол багтаа юм сэтгэл хөдлөлүүд байна гэж ерөөд нь ангилдаг. За ялангуяа бизнесийн удирдлагаар сурж байгаа оюутнууд бид багш нар бид бизнес хийж байгаа менежерүүд бид удирдлагууд бид яагаад энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ удирдах ёстой юм гэж. Өөрөөр хэлбэл сэтгэлээ удирдна гэдэг нь гинтийн нөхцөл байдлаас бий болсон, оюун санаанаас бий болсон өөрийн тийм хүчтэй мэдрэмжийг яах нь вэхээр мэдрэмжид нэг өсөндөө ухамсараа алдахгүйгээр, удирдлагаа алдахгүйгээр өөрийн оюун ухаанаараа тэр сэтгэл хөдлөлөө хянана, цагдана, удирдна гэсэн үг. Өөрөөр хэлбэл мэдрэмж сэтгэл хөдлөл, эргцүүлэн бодох тунгаах энэ хоёр зүйл хоёлоо зэрэгцэн оршихыг бид нар сэтгэл хөдлөлөө удирдна гэж хэлж байгаа. За ингэж хүн удирдах сурснаар өөрийнхөө тэр ямар ч сэтгэл хөдлөл байж болно. Хүн ялангуяа энэ бизнесийн ажил хэрэг эрхлэн явуулахад маш олон төрлийн нөхцөл байдлууд үүснэ. Айдас төрүүлж болох, тодорхойгүй уур төрүүлж болох маш олон. Тэгэхээр тэр нөхцөл байдлуудад бид нар сэтгэл хөдлөлөөрөө дандаа шийдвэр гаргаж болохгүй. Тийм учраас л яах нь гэхээр энэ чадварыг эзэмших хэрэгтэй. Ялангуяа тэр удирдагч хүн өөрийнхөө энэ сэтгэл хөдлөлийг удирдсанаар нэгдүгээрт өөрийнхөө мөн чанарыг ойлгоно. Нэг өсөндөө яг өөрийнхөөроо байж чадна. Одоо зарим хүмүүс байдаг л да яг дотроо хүсэхгүй байгаа хэрнээ яг хүсэж байгаа юм шиг царай гаргадаг чинь. Энэ нь нэгдүгээрт өөрт нь хор хөнөөлтөй, хоёрдугаарт бусдад маш хор хөнөөлтөй байдаг. За зарим хүмүүс байдаг ажилдаа дотроо айгүй дургу байгаа хэрнээ дуртай байгаа юм шиг юм үг үйлдэл үзүүлдэг. Дургу гэдэг зүйлийг сэтгэлээрээ мэдрээд байгаа хэрнээ
одоо юу гэдгийг дуртай юм шиг ийм хандлага харуулдаг ийм хүмүүс байдаг. Энэ чинь өөрийгөө ойлгоогүй дотоод энэ зөрчил айгүй их бий болж ийн гэсэн. За мэдрэмж сэтгэл хөдлөлөө танин мэдснээр бүр ухамсарласнаар бид нар энэ зүйлийг бол байхгүй болгоно. Хоёрдугаар энэ бол ялангуяа лидер хүнд маш чухал. Учир нь лидер хүмүүсийг бусад хүмүүс дандаа харж идэг учраас бид нар дандаа хуурамч дүр үзүүлээд яг дотоод мэдрэмж сэтгэл хөдлөл маань үйл хөдлөлтөө зөрчилдөөд байвал энэ нь дагалдагчдад маань энэ хүн хуурамч, энэ хүн үнэнч биш, энэ хүн жүжигчин гэдэг ийм төлөөл юуг бол яах нь ойлголтыг бий болгоно. Дээрээс нь энэ хүн хариуцлагагүй гэдэг ойлголтыг бий болгоно. Тэгэхээр энэ бол өдөртөгч хүнд их чухал байна. Хоёрдугаар сэтгэл хөдлөлөө өдөртөж сурснараа бид нар идеал бие, бодит бие хоёрын ялгааг багасгах. Энэ ялгаа багасна. Бид нар сэтгэлээрээ өөрийгөө дандаа мундаг гэж бодож идэг. Сэтгэл маань би өөрийгөө дандаа мундаг, энийг хийж чадна, энэ амархан гэдэг ийм бодлыг өөртөө бий болгож байна. Гэтэл бодит байдал дээр бид нар яг тийм байдаггүй. Энэ ялгаа багаснаар хүн жинхэнэ өөрийгөө олж харна, цаашлаад суралцах чадвар маань нэмэгдэнэ. Бид нар зөв зүйлийг сурна. Ийм чухал ач холбогдолтой. За өөрийн хувьд. За бусдтай ажиллахын хувьд нэгдүгээр бидний багаар ажиллах, асуудал шийдэх, зөрчилдөөнийг удирдах, бусдыг ятхан уламжуулах, өөрчлөлт хийх, ментор хийх гэх мэтлэн энэ бусадтай ажиллах чадвар маань сайжирна. Ингэснээр манлайлагчнуудын хамгийн чухал манлайлагч хүнийг ялгаж хэмждэг ажлын үр дүн, хамт олонны аз жаргал, тухайн манлайлагч хүний өөрийнх нь аз жаргал, ажлын ахиц дэвшил энэ зүйлүүдэд бол яах нь үр дүн гардаг юм аа. Тэгэхээр ялангуяа бизнесийг удирдах гэж байгаа манлайлагч болгон бид нар төлөвшүүлэх гэж байгаа бидэнд бол мөн та нарт бол энэ чадвар маш чухал юм аа. Жишээлбэл яг тэр бусдтай ажиллахтай холбоотой нэг жишээ хэлье л да. За яг зүгээр энгийн л жишээ. Жишээл асуудал шийдэхтэй. За зөрчилдөөнийг удирдахтай холбоотой тийм. Зарим хүмүүс альва зөрчилдөөнд орохоор мэдээж одоо зөрчилдөөн гэдэг бол хоёр хүний үзэл бодол бие биентэйгээ таарахгүй энэ тохиолдолд зөрчилдөөн үүснэ. Зарим тохиолдолд хүмүүс яг ийм үзэл бодол таарахгүй болохоор дандаа зайлсхийх, цухтаах энэ үйлдэлийг зөв гэж боддог. Учир нь мэдээж энэ үзэл бодол таарахгүй байна гэдэг бол юм таагүй мэдрэмжийг хүнд бий болгоно. Энэ таагүй мэдрэмж нь өөрөө хүнийг тэр харилцаанаас цухтаа гэдэг үйлдэлийг өдөөдөг. Гэтэл миний хувьд надад нотлох баримт тэр асуудлыг шийдэх, тэр зөрчилдөөнийг илүү их тийм ээ миний өөрийнх байр сууриаар шийдвүлэх ийм баримт нотлохоо байж хахад бид цухтаана гэдэг бол энэ маш буруу алхам болж байна. Би сэтгэл хөдлөлтөө ийм боломжийг өгж болохгүй. Би айцаа даваад тэр магадгүй ичхүр гомдлоо даваад өөрийнх нь тэр эвгүй мэдрэмжээ даваад магадгүй тэр зөрчилтөөгөө хүнтэй нүрийн нөлөө харж агаад баримт нотлохоо хэлж агаад яах вэ гэхээр өөрийгөө хөлөнд шүрлэх хэрэгтэй. Энэ бол лидер хүний хийдэг ажил. Айгаад зүхтагаад яваад ийн гэдэг бол нөгөө баримт нотлохооны чинь мөн чанар устдаад үгүй бол. Яг энэ үед бид нар бусдаа зөрчилдөхөд хүний сэтгэлээ удирдах чадвар аюул чухал ач холбогдолтой болж ирж байна. За ийм байна. За сэтгэлтэй холбоотой яг хоо сэтгэл хөдлөлийн энэ удирдлагатай холбоотой за шинжилгээ ухаан гэх юм уу да энэ зүйл өсөж хөгжиж дэвшгэд маш олон асуултуудын нууц асуултуудын далд хариулт асуултуудын хариултыг олоход тарих мэдрэл судлалын энэ шинжилгээ ухааны ахис дэвшил бол маш өндөр ач холбогдолтой байгаа. За үндсэндээ хүний тархинд бол 3 систем байдаг. За энэ дотор бол хамгийн чухал лимбик систем, когнитив систем гэдэг 2 систем байна. За тарих сэтгэл хөдлөлийг зохицуулдаг системийг бол лимбик систем гэж нэрлэдэг. За лимбик систем бол бидний бас ой санамжтай бол шууд холбоотой. За нөгөө далайн моринууд маань энэ лимбик системд бол оршин. За амигдала гэж эрхтэн байдаг. Лимбик системүүд төв байдаг. За энэ бол үндсэндээ тархины бие хамгаалагч буюу сэрүүлэг гэдэг юм эрхтэн байгаа. За энэ хэсэгт л бидний сэтгэлийг зохицуулдаг зүйлүүд бол байдаг юм.
За энэ духны урд хэсэгт гэх юм уу да духны хэсэгт бол бидний альва зүйлийг таньж мэддэг, эргцүүлэн дүгндэг, суралцдаг, шинжилдэг ийм тархины функцүүд бол ажилтдаг. За энэнийг бол танин мэдхүйн систем гэж, хүний танин мэдхүйн систем гэж хэлж болно. За сэтгэл хөдлөлөө удирдах чадваргүй хүмүүс. Одоо би хэллээ шүү. Хүн болгон удирдах чадваргүй нөхцөл үүсч болно. Мэдээж. Аль болох тэрийг алдахгүй байх хэрэгтэй. Удирдах чадваргүй хүмүүс ер нь ихэнх тохиолдолд өөрийнхөө юунхаа ухамсарыг хулгайд алдчихдаг. Өөрөөр хэлбэл ухамсараа алдаад ирэхээр хүнд одоо тодорхой үйлдэлхийг шийдвэр гаргах тэр боломж эрх мэдэл очихгүй гэхээр сэтгэл хөдлөл дээр очино гэсэн. Тухайлбал бид нар ой модон дотор явж байгаа могоо харъя. Мэдээж энэ могоо гэдэг зүйл хүнд аюул учруулахад айдас бий болгоно. За ингээд нөө сэтгэл хөдлөл бий болохоор амигдала гэдэг энэ нөө сэтгэл хөдлөлийн эрхтэн маань маш идэвхтэй болж ирдэг. Тэгээ ингээд амигдала идэвхчээд ирэхээр хүнд 3 автореакцийг бол үзүүлдэг. Энэ тулалдах, зүхтах, хөших гэсэн ийм 3 үйл үзүүлдэг. Бид ухамсараа алдчих юм бол маш хурдцтай автореакцаар энэ 3 үйлдэл яах нь тухайн аюулын эсрэг хариу үйл үзүүлнэ гэсэн. Зарим тохиолдолд тухайн хүнд тийм ч аюул учруулахаар ийм амар айдас үүсэхгүй аюул учруулахаар ийм нөхцөл байдал зарим тохиолдолд биш байдаг. Гэхдээ хүмүүс яах нь энэ сэтгэл хөдлөлөөсөө болоод маш хурдтай хариу буруу реакцуудыг бол үзүүлдэг. За тэгэхээр ухамсараа хулгайд алдахгүй тул бид нар сэтгэл хөдлөлд хурдан автахгүй байх, амигдала гэдэг энэ зүйлд боломж өгөхгүй байх, аль болох идэвхжүүлэлтийг нь багасгаснаар тухайн одоо орчны талаарх мэдээлэл бидний танин мэдхүн одоо тархинд бол шилжинэ. Ингэснээр бид нар тухайн нөхцөл байдлыг энэ яг могоо байсан уу? Би зүгээр могоогоор зүүрлэж байгаа болохоос биш. Мэдээж могоо харуулган айна л да. За өөр магадгүй зүйл дээр бол энэ яг могоо байсан уу? За могоо байлаа гэхэд би зүхтаахта модны хадуурх уу, чулууны хадуурх уу, гүүх үү гэд энэ олон шийдвэр нөхцөлийг хэрэгцүүлэн бодож хамгийн магадгүй оновчтой рационал ийм шийдвэрийг бол гаргах боломжтой байдаг. Тийм учраас бид нар ухамсараа хулгайд алдаж болохгүй. Зүгээр ухамсараа хулгайд алдсан маш олон жишээнүүд байна. Би зүгээр наад захаас нь л хэлье. За одоо тэр хамгийн том жишээ гэх юм бол чөлөөт бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр манай хоёр дасгалжуулагч хувцас тайлаад шийддэгэ. За энэ бол одоо мэдээж маш их уур хүрсэн, сэтгэл хөдлөсөн. Энэ сэтгэл хөдлөл өөрийн ирэхгүй л хувцас тайлж шийдэхэд хүрсэн баг. Тэрнээс биш хувцас тайлснаар бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш шүү дээ, тийм. За ийм байна. За магадгүй та зүгээр энэ дээр нэмээд хэлэхэд яагаад лидер хүн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сайн байх ёстой вэ гэж магадгүй харилцааны ажил хийдэг эмч тийм ээ. За эмч нар ч гэдэг юм уу, эсвэл багш нар ч гэдэг юм уу. Одоо яг тэр банкны харилцагч тээлрүүд гэдэг юм уу. Энэ хүмүүс бол айгүй чухал мэдээж байна. Зүгээр лидер хүмүүсийн хувьд бол хийдэг ажил нь өөрөө маш тодорхойгүй байдаг. За тэгээд бусдын ажил үргийг дандаа хянах, асуудлыг нь шийдвэх, маш их эрсдэлтэй ийм хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх ч гэдэг юм уу. Ийм хэцүү шийдвэр гаргадаг нь өөрөө бас сэтгэл хөдлөлтөд шууд холбогдох ийм мэргэжил байгаамаа. За манай сургуулийн зүгээс, манай танхимын зүгээс оюутнуудаа ялангуяа мэргэжлийн одоо төгсөх курсын тодорхой суур хичээлүүдээ ингээд үзсэн лидер болтоход одоо бэлтгэгдэж байгаа энэ оюутан залуустаа зориулаад энэ хичээлийг бол бүр сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх энэ хичээлийг бол ордог. Сэтгэл хөдлөлийг хөгжүүлнэ гэдэг нь тэр сэтгэл хөдлөлөө удирдах энэ ур чадварт суралцуулдаг хичээл ордог. За энэ хичээлийг ерөнхийдөө яаж ордог арга зүй талаас нь л багш нь ярив. Зөвхөн эцсийн зорилго нь бол ойлгомжтой. Хичээл болгон дээр тодорхой ур чадварууд болгон дээр оюутнуудаар онцлогооны тестүүд хийдэг. За нэг гэсэндээ одоо өвчтөн илрүүлдэг шинжилдэг шиг л бид нар цусны шинжилгээ авдаг шиг л оюутнуудаасаа шинжилгээ аваад онцлогоо хийдэг. Өөрөөр хэлбэл за та
сэтгэлээ өөрийнхөө яг сэтгэлээ таньж мэдсэн үү? Танд одоо ойрын үед одоо таатай мэдрэмжүүд юу байна? Түүний шалтгаан юу байна? Ойрд таагүй мэдрэмжүүд юу байна? Ер нь урт удаан хугацаанд хадгалагдаад байгаа таагүй мэдрэмж байна уу гэх мэтлэнгээр ингээд яг шинжилгээ ухааны арга зүйдээр нүндэлсэн ийм онцлогоонуудыг бол яг нь багш өөрөө хийнэ. Багш оюутантайгаа хамтарч хийдэг. За ингээд онцлогоогоо хий чинь эхний хичээл эхлэхэд онцлогоогоо хий. За тэгээд бид нар чадваруудаа нэг бүрчлэн ярьж эхэлдэг. Яг шинжилгээ ухааны ойлголтуудыг нөөж эхэл. За ингэхдээ бид нар дүрд тоглуулна, кино зодлон хийн. За яг л одоо энэ ур чадварыг бодитоор харуулдаг кино үзэж тэр кино болгон дээрх тэр харилцааны дүрүүд, харилцааны тактикууд жишээлбэл одоо өөрийгөө танин мэдгүй байгаа хүн, дотроосоо энэ сэтгэлийн шаналаад байгаа хүн ямар биеийн хилэн одоо хариу үйлдэл үзүүлдэг үү гэдгийг маш нарийн одоо яг тодорхой технологийн үндсэн дээр задлан шинжилгээ хийдэг. Энэ дадлуудыг хичээл дээр олгодог. За 3 дугаарт ер нь ялангуяа өөрийгөө ойлгох, бусдыг ойлгоход бусдын биеийн хилэмжийг унших маш чухал байдаг. Учир нь биеийн хилэмж бол ерөөсөө сэтгэлийн тол. Чи бусдыг ойлгохыг гэвэл бусдын сэтгэл хөдлөлийг л унших хэрэгтэй. За магадгүй та нар зүгээр энгийн байдлаар зүгээр л дуршиг гэх юм бол магадгүй дүүтэй бол дүүгийнхаа өөр одоо тэр хүүхдүүдтэй тийм ээ найзуудтайгаа ч юм уу яаж бага насны хүүхд бол бүрсэн бага насны энэ дүү чинь өөр хүүхдүүдтэй яаж харилцаж байгаа магадгүй өөр хүүхэд унаад өвдгөө шалбал танаа дүү чинь ямар хариу үйлдэл үзүүлж чинь ямар биеийн хилэмжтэй байна гэдгээс нь дүүгийнхаа сэтгэл яаж төлөвшөж байгаа гэдгийг бид нар мэдэж болно. Зарим хүүхдүүд бол их баг өөрөө өвдсөн юм шиг шаналдаг. За энэ бол энэрнгүү, энэ бол өрөв сэтгэл байна гэсэн сэтгэлээрээ мэдэрч байгаа. Зарим хүүхдүүд бол огт тоодгүй, баг инээдэг, баярлдаг. Энэ бол бас сэтгэлийн хувьд бол их тийм буруу юмыг л төлөвшөж байна гэдгийг тэр харж болно. Тэгэхээр энэ биеийн хилэмжийг унших чадварыг олгодгоо. За дээр нь биеийн хилэмжийг унших чадвар ялангуяа өдөрдөгч хүний хувьд одоо гэрээ хилцээр хийх, бусдын тактик, бусдын санаа бодлыг унших, бусдын сэтгэл хөдлөлийг уншихад маш чухал ач холбогдолтой. Ийм учраас энэ дадлуудыг олгодог. Ядаж худлаа ярьж байгаа хүнийг ч гэсэн бид нэр биеийн хилэмжийг унших чадвартай байх хэрэгтэй. За дараа нь энэ хичээлийн бас нэг онцлог нь бид нар энэ хичээл дээр шалгалт малгалт авдаггүй. Энэ хичээл 16-7 хоногийн хугацаанд яг өөрийнхөө сэтгэлийг мөрдөх, өөрийнхөө зам чимрийг мөрдсөний дараа засаж залруулах ийм одоо сэтгэл хөдлөлийн тэмдэглэл гэх юм да. Ийм зүйлүүдийг хийдэг. Яг энэ тодорхой стандарт аргын дагуу. За стандарт ч яг нь боловсруулсан аргын дагуу хэрэгжүүлж, үнэлж, хэмжиж, сайжруулж байна. За энэ сургалтыг бол reflective одоо training гэж нэрлэдэг. Багш сэтгэл зүйч одоо би жишээлбэл сэтгэл зүйч болоод оюутан бүрийн сэтгэлийг засаал сайжруул гэхээс илүүтэйгээр оюутан өөрийнхөө тэр сэтгэлийг танин мэдэж засаж залруулах арга хэмжээ авч үр дүнгээ эргэн харж за би энийг ингэж байгаа юм байна, энийг тэгээд байгаа юм байна гэж суралцдаг энэ технологиг хичээл дээр ашигладаг. За ингээд эцсийн дүндээ ийм аргуудаар бид нар ямар ч хэлсэн хэд ер нь 3 жил явлаа. Хэд хэдэн оюутнуудыг төгсгөлөө. Үнэхээр үр дүн бол сайтай гэдэг нь бол мэдрэгддэг. За ингээд лекцээ дуусгаад ерөнхийн нэг дүгнэлт хэлээд дуусгая. Тэгээ ялангуяа та бүхэн маань одоо яг амьдралынхаа хамгийн чухал шийдвэр гаргалтыг хийх гэж байгаа. Амьдралынхаа хамгийн чухал шийдвэр. Энэ шийдвэр гаргалтанд чинь сэтгэл хөдлөлд маш ихээр нөлөөлж байгаа. Магадгүй дотны чинь найз тодорхой нэг сургууль мэргэжлийг сонгоцсон байж болно. Тэр дотны хайртай найз чинь тэр мэргэжлийг сонгосон нь чамд атаархал ч юм уу ийм сэтгэлийг үүсгэж байна. Энэ сэтгэл чамаг магадгүй найзчгээ мэргэжил сонгоход хүрэгчвэл энэ магадгүй буруутгаж болно. Өөрөөр хэлбэл чи өөрийгөө сонсож гадаад нөхцөл байдлаа судалж шийдвэр гаргах гэхээс илүүтэйгээр тэр сэтгэлээрээ шийдвэр гаргаж байгаа учраас буруудах магадлал өндөрөө. Тийм учраас та бүхэн сэтгэлээ маш сайн ажиглаарай. Сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргахыг ерөөсөө зөвшөөрч болохгүй шүү. Дээрээс нь сэтгэлийн дуудлага бас
шийдвэр гаргалтанд чинь нэг тодорхой нэг элемент болж очих хэрэгтэй болохоос биш шууд сэтгэлээрээ шийдвэр гаргаж болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд анхаарал хандуулсан нийт сурагчдаа ирээдүйн амьдрал сонголтод нь амжилт хүсье. Сонголт мэргэн байгээ. За баярлалаа. За баярлалаа. Мөн бол өчтөр баярлалаа. За ингээд бизнесийн удирдлагын мэргэжлийн танилцуулгыг сайн бий өгч маань гинэ. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За бизнес удирдлагын техникийн ахлах агш сайн бэлэг байна. Та бүхэнд бизнесийн удирдлага мэргэжлийн танилцуулгыг хийхээр бэлдсэн байна. За өнөөдөр би та бүхэндээ ерөнхийдөө бизнесийн удирдлагын мэргэжил гэж яг юу юм бэ? Яг ямар хичээлүүдийг ямар мэргэжилтэн бэлтгэдэг, төгсөөд яг ямар ажлын байран дээр ямар албан тушаал дээр очих юм бэ гэдгийг танилцуулах юм байна. За тэгээд миний ихтгэл ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэгтээ мэргэжлийн танилцуулга. За хоёр дахь хэсгээр ерөнхийдөө суралцж байх хугацаанд бид нэр оюутнуудтай яг ямар боломжуудыг яг ямар тамхимын бус үйл ажиллагаануудыг эрхлэх боломжтой байдаг вэ гэдгийг бас танилцуулгаар бэлдсэн. За тэгээд манай бизнесийн удирдлагын мэргэжлийн хөтөлбөрүүд маань үндсэндээ өдрийн хөтөлбөр болон олон улсын хамтарсан хөтөлбөр гэсэн хоёр үндсэн хөтөлбөрүүд байдаг. За өдрийн хөтөлбөр маань болохоор зэрэг 4 жилийн хугацаатай мэргэжлийн суурь хичээлүүд, мэргэжшүүл хичээлүүд, ерөнхий суурь хичээлүүд гээд нийтдээ 45 гаруй баха хичээл ордог. Нийтдээ 135 кредит цуглуулдаг ийм бакалаврын сургалт байгаа. За тэгээд бусад олон улсын хөтөлбөрүүд байна. За үүнд болохоор манай сургалттай хамтын ажиллагаатай байгаа 4 үндсэн ихтэй сургууль байдаг. За үүнд нь хамгийн нэгдүгээрт нь болохоор Солонгос улсын Хандооны глобал их сургууль байгаа. Үүнтэй хамтарсан бизнесийн менежментийн бакалаврын 2 дээр нэмэх 2 хөтөлбөр. За мөн Солонгос улсын Бусан их сургуулийн Solbridge бизнесийн сургуультай хамтарсан бизнесийн менежментийн бакалаврын 2 дээр нэмэх 2 хөтөлбөр. За мөн Бүгд найрамдагтад ард улсын Дайланы их сургуультай хамтарсан бакалаврын хөтөлбөр байгаа. Мөн Хятад улсын Домбей их сургуультай хамтарсан бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох 2 дээр нэмэх 2 хөтөлбөр баа гэсэн. Тэгээ 2 дээр нэмэх 2 хөтөлбөр гэдэг нь өөрөө юу вэ гэхээр зэрэг 2 жил одоо эдгээр сургуулиудынхаа хичээлийн сургалтын агуулга технологид нь тохируулаад хичээлүүдээ 2 жил санхүү эдийн засгийн их сургуультай сураад 2 жил нь тухайн сургуультай тухайн улстай очиж сурдаг гэсэн. Тэгэхээр энэ маань өөрөө бас яг гадаадд сурах сонирхолтой байгаа хүмүүст бас нэлээд ач холбогдолтой хос дипломтой төгсдөг. Тэгээд 2 жилийн бас сургалтын төлбөрийг хэмнэх боломж бас байгаа. Гэх мэтлэнгээр ийм давуу талуудтай олон улсын хамтарсан хөтөлбөр байдгийн. За тэгээд та хэд маань хамтарсан хөтөлбөрийн талаарх мэдээллүүдийг өшөө дэлгэрэнгүй авах хүсвэл манай сургуулийн вебсайт байгаа тийм вебсайт дээрх байгаа танилцуулгад байгаа хамтарсан хөтөлбөрүүдийн танилцуулга тэрнийг ороод сонирхоод үзээрэй. За тэгээд одоо багш нь болохоор зэрэг яг энэ бизнесийн удирдлага мэргэжлийн одоо өдрийн хөтөлбөр дээр ерөнхийдөө бол суурлаа та бүхэндээ танилцуулга хийхээр бэлтгэсэн байгаа. За 4 жилийн хугацаанд мэргэжлийн эдгээр хичээлүүдийг үздэг байгаа. За тэгэхээр зэрэг эдгээр хичээлүүд маань өөрөө яг хаанаас яаж гарч ирээд энэ хичээлүүдийг заагаад байгаа вэ гэдгийг эхлээд нь тайлбар өгөх хэрэгтэй ах тийм ээ. Тэгэхээр зэрэг 4 жилийн бакалаврын боловсрол бид нэр хамгийн нэгдүгээрт мэргэжлийн суурь хичээлүүд үздэг. Энэ болохоор зэрэг математик, англи хэл гэх мэтлэнгээр тухайн мэргэжилтнийг бэлтгэхэд шаардлагатай байгаа суурь хичээлүүдийг за тэгээд тэрэн дээрээс үндэслэн мэргэжүүлэх хичээлүүд за манай сургууль за санхүү эдийн засгийн сургууль гэх нэрнээс ойлгомжтой байх тийм. Тэгэхээр зэрэг 100 жилийн хугацаанд бид нэр санхүү нэхлэн бодогч гэдэг мэргэжлэр нэлээд салбартаа тэргүүлсэн ийм мэргэжилтнүүдийг бэлтгэдэг учраас санхүү нэхлэн бодох бүртгэл эдийн засгийн ийм суурь хичээлүүдийг бас ордог заадаг гэсэн үг тийм. Тэгэхээр зэрэг энэ мэргэжлийн хичээлүүд гэдэг нь яг бизнесийн удирдлагын ангинд одоо ордог тэр чиглэлээр мэргэжүүлдэг эдгээр хичээлүүдийг төлхөө танилцуулгаад бэлдсэн байгаа хгүй. За тэгээд эдгээр мэргэжлүүдийг бид нэр боловсруулахдаа за манай сургууль маань өөрөө 2012 онд олон улсын магадлалын хэмжлэл буюу ACBSB-гийн Хойд Америкийн бүс нутгуудын боловсруулалтын магадлалын хэмжлэлийг авсан байгаа. За тэгээд тэрнийхээ хүрээнд болохоор зэрэг манай сургуулиудын хичээлийн сургалтын яг энэ хөтөлбөрүүд маань олон улсад магадлалын хэмжлэгдсэн буюу хүлээн зөвшөөрөгдсөн ийм сургалтын хөтөлбөр бид нэр хичээлүүдэд ордог сургалтынхаа
үйл ажиллагаа зохион байгуулдаг гэсэн үг. За тэгээд хичээлүүд энэ мэргэжлүүдийгээд одоо орохдоо бид нэр төгсөгчдийн хэрэгцээ шаардлага, за төгсөгчд ажил олгогчдын хэрэгцээ шаардлага, за тэгээд нөгөө салбарын өөрчлөлтүүд, олон улсын зах зээл дээр тухайн мэргэжил маань хэр их эрэлт хэрэгцээтэй байгаа вэ? Яг ямар ур чадварууд эрэлт хэрэгцээтэй байгаа вэ гэдгийг судлаад түн дээрээс үндэслэн одоо хичээлүүдийн агуулга төлгөө гарч явдаг гэсэн үг. Тэгэхээр зэрэг одоо үнд тухайлах юм бол та бүхэн сая орсон ууган бол тагшрын маань emotional intelligence буюу сэтгэл хөдлөлийн удирдлагатай холбоотой хичээл болохоор зэрэг энэ сэтгэл хөдлөлбөр манлайлалын хичээл гардаг байгаа тийм. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бид нэр шинжлэх ухааны үндэслэлтэй за тэгээд мөн зах зээлийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн одоо ажил олгогчдын шаардлагад нийцсэн за тэгээд олон улсын юм хөтөлбөрүүдтэй бас жишгдэггүй зэм сургалтыг хичээлүүдээрээ орж явахыг хичээж ажилладаг байгаа шүү. За тэгээд эдгээр хичээлүүдээрээ бид нэр оюутнуудтай яг ямар мэдлэг ур чадварыг олгохоор зорж байгаа вэ гэхээр зэрэг за хамгийн нэгдүгээрт нь болохоор мэдээж мэргэжлийнхаа тай холбоотой суурь хичээлүүдийг үздэг гэсэнтэй ерөнхий суурь хичээлүүдийг за тэр хичээлүүдээрээ бид нар яг ямар чиглэлийн мэдлэг олдог вэ гэхээр зэрэг хүмүүнлэгийн, нийгмийн ухааны, гадаад хэлний, математикийн, компьютерийн гэх мэтлэнгээр суурь мэдлэг чадварыг энэ хичээлүүдээр мөн олно. За мөн санхүүгийн үндсэн суурь мэдлэг энэ болохоор зэрэг Нягтланбаатар бүртгэл эдийн засаг санхүүгийн менежмент гэсэн хичээлүүдээр ерөнхийдөө санхүүгийн онлын суурь мэдлгүүдийг олж авдаг гэсэн үг. Мэргэжлийнхаа хичээлүүдээрээ, мэргэжүүлэх хичээлүүдээрээ байгууллагын өмд болгонд байгаа асуудлыг олж ирэх. Өөрөөр хэлбэл бид нар бизнесийн удирдлага гэдэг маань өөрөө л бизнесийг удирдах хүмүүсийг бэлтгэж байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр түүнтэй холбоотойгоор яг менежерийн шаардлагатай задлан шинжилгээг нэгтгэн өгнөх, шийдвэрлэлийг одоо асуудлыг шийдвэрлэх, за өөр судалгаа шинжилгээ хийх, за тэгээд манлайлах, бизнесийн төлөвлөгөө, төсөл одоо судалгаа боловсруулах гэх мэтлэнгээр эдгээрүүд мэдлэг чадваруудыг олгоод за эргээгээд одоо мэдлгүүд дээр тулгуурлаад яг бодит бизнесийн орчинд яг бодит орчинтай практик ур чадварыг олох үүднээсээ болохоор зэрэг одоо түрүүний хэлээд байгаа за хамгийн наазгал компьютерийн мэдлэг хэрэглээний суурь мэдлэг дээр бид нэр өгдөл боловсруулах, за өөрөөр судалгаа хийх, судалгааныхаа үр дүнд шинжилгээ хийх гэх мэтлэнгээр ур чадварыг олгох хийг зорж явж байгаа. За мөн одоо мэдээж бид нэр бизнесийг удирдах гэдэг нь хүнийг удирдах, хүний тэр харилцааг удирдах, хүмүүстэй хамтарч ажиллана те. Эдгээр одоо хүмүүс хоорондын харилцааг оролбол та бүхэн маань сайн харсан бах тэр нөгөө манай судалгааны багийн чиглэл дээр people management гэдэг байгаа те. Тэгэхээр хүнийг удирдахтай холбоотой энэ асуудал өрөөлбөл орчин цагт аягүй их чухал холбогдолтой болчихсон. За яг хүмүүс тэгж хэлэхээр нөгөө нэг технологийн шинжилэл хөгжил өөрчлөлт энэ бас ирж байгаа гэж хэлж магадгүй. Гэхдээ хэдий одоо технологи эрэлттэй хэрэгцээтэй одоо нэг хэмэл аюун ухаан гэх мэтлэнгээр гарч байгаа ч гэсэн бид нэр энэ хүнтэй харилцаа гэдэг бол ерөөсөө одоогийн энэ нийгэмд бол бас зайлшгүй байх юм ур чадваруудын нэгт орж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хүнтэй харилцааны соёлтой байх, нөгөө талдаа өөрөө бас харилцааны ур чадварыг эзэмсэн байх, өөртөө ихтэй байх, сонсож чаддаг байх, бичих, илтгэх, манлайлах гэх мэтлэнгээр эдгээр одоо хүүхний хөгжлийн ур чадваруудыг олгохоор бидний одоо сургалтын үйл ажиллагаа маань зохион байгуулагдсан байдаг юм байна гэсэн. За тэгээ ингээд хичээл болгоноор яриад бол маш олон мэдлэг чадварууд байгаа. За энэ маань ерөнхий одоо байдлаар ингэж тайлбарлаж гаргаж ирсэн байгаа шүү. За тэгээд одоо дэлхийн эдийн засгийн форумоос гаргаж авсан ерөөдөө эрэлттэй ур чадварууд буюу дэлхийн хамгийн топ 15 эрэлттэй ур чадваруудыг энд харуулсан байгаа. За энд жишээлбэл одоо STEM-тэй боддог байх, шин санаа гаргадаг байх, асуудлыг одоо шүүмж сэтгэлгээгээр хардаг байх, одоо манлайлах, бусдад нөлөөлөх, за тэгэл технологийн чадвар, за тэгээ 11-т та харж байгаа те emotional intelligence буюу сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг эдгээр ур чадварууд бол ерөөдөө хамгийн эрэлттэй ур чадваруудад орж явж байгаа. Тэгэхээр манай сургуулийн одоо бизнес удирдлагын энэ мэргэжил маань эдгээр ур чадваруудыг олгохоор одоо хичээж ажиллаж байгаа гэсэн байна шүү дээ. За тэгээд төгсөө та бүхэн маань оюутнуудаас одоо эсвэгчдээс маш олон асуулт ирдэг. Яг бизнесийн удирдлага гэхээр би яг төгсөөд яг юу хийх юм бэ? Бизнесийн удирдлага гэдэг нь өөрөө яг би өдөр тутамдаа яг юу хийх юм бэ гэдэг асуултыг маш их асууж байгаа ах те та бүхэн бас өөртөө мэржил сонгох гээд ирсэн байгаа хүмүүс юм чинь тодорхой хэмжээний юм судалгаа хийсэн байх гэж бодож байна. Тэгэхээр
ажлын байран дээр ерөөдөө төгсөөд бид нэр яг ямар мэргэжил ажлыг хийх вэ гэхээр зэрэг бизнесийн удирдлага мэргэжил өөрөө ямар ч түвшний байгууллагын аль ч түвшний менежерд одоо байгууллагын бүх шатны менежерийн ажлыг хийх боломжтой байдгаараа гол үндсэн давуу тал нь оршиж байгаа. Өөрөлдвөл бизнес удирдлагын мэргэжил хамгийн хөрвөх чадвар сайтай мэргэжил. Тэгэхээр бид нэр энэ сургалтаар 4 жилийн турш олсон мэдлэг чадвараараа бид нэр хүний нөөцийн мэргэжилтэн хийж болох нь, төслийн менежер хийж болох нь, стратегийн төлөвлөгөөний мэргэжилтэн хийж болох нь, байгууллагын бүх шатны өөрөлдвөл бизнесийн байгууллагч гэлтгөө одоо бизнесийн бас ашигын бас байгууллагч байж болно те. Тэгээ бүх шатны менежерүүд хийж болно, судлаач хийж болно, үндсэн үйл ажиллагааны менежер одоо супервайзерууд мэргэжилтнүүд гэдээ байдаг те. Тэдгээрийг бас хийж болно. За тэгээ бизнесийн зөвлөх үйлчлэгийг бас үзүүлэх юм байгууллагад ажиллаж болох нь шүү те. Тэгэхээр хамгийн эрэлттэй одоо албан тушаалын хувьд эрэлт нь өсөж байгаа албан тушаалуудыг гаргаж ирсэн байгаа. Тэгээ энэ дээр бас та бүхэн маань хараарай. Ерөөдөө бол хамгийн топ 10-20 албан тушаал дээр дандаа манай мэргэжлийн тэмдэглэсэн байгаа хэсэг нь манай мэргэжлийн хүмүүс ажиллах боломжтой ийм ажлын байрууд байдаг шүү гэдгийг харах хэрэгтэй. За нөгөө талдаа бас буурж байгаа эрэлтүүд байна те. Тэгэхээр зэрэг та бүхэн маань яг энэ буурж байгаа эрэлтүүдийг бас хараад ирээдүйн одоо миний одоо энэ сонгосон мэргэжил чиний ажил амьдралын баталгааг бас олгох тийм чухал зүйл учраас яг одоо буурж байгаа мэргэжлүүдийг бас хараад бас сонголтоо хийгээрэй гэж зөвлөе. За тэгээд манай төгсөгчдөөс ерөөдөө бол манай сургуулийн бидний бахархал бол манай төгсөгчд байдаг. За манай сургуулийн төгсөгчдийн одоо ажил эрхлэлтийн төвшин гэдэг судалгаа хийдэг юм байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр жил болгон одоо 100 гаруй оюутнууд төгсөөд гарч байна. Эргээд тэр төгсөгчд маань яг хэдэн хувь нь ажилтай болоод байгаа юм бэ гэдэг ийм судалгаануудыг бид нэр байнга хийж авдаг. Тэгээ энэ судалгаан дээр болохоор зэрэг юу гэж байгаа гэхээр зэрэг төгсөгчдөөсөө төвөр судалгаа авдаг. За энэ судалгаан дээр манай мэргэжил бол 83% ажил олгох одоо ажил эрхлэлтийн төвшөнтэй байгаа. За үлдсэн хэсэг нь болохоор зэрэг одоо дараагийнхаа шатны одоо мастрын шатны сургалтандаа сурч байгаа. За өшөө одоо нэг одоо жирэмснийхээ амралтыг эсвэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэх мэтлэнгээр цөөн тооны хүмүүс бас эзэлдэг байгаа. Бүх оюутнуудыгаа яг суралцж байх хугацаанд ажил мэргэжилтэд болгох, за суралцж байх хугацаанд болон одоо тэр төгсөнгүүтээ ажилд орох тэр боломжуудыг, нөхцлүүдийг бий болгохын тулд маш хичээж чармааж ажилладаг байгаа манай сургууль. За тэгээд манай төгсөгчдөөс одоо жишээлбэл 2010 оны төгсөгч гişиг сурам маань болохоор зэрэг Азийн хөгжлийн олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID гэдэг байдаг. Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг тэнд одоо захирлаар ажиллаж байгаа жишээний. За өшөө манай шинэхэн төгсөгч бол 2020 он төгссөн манай уган цэцэг байна те. Угнаа болохоор зэрэг яг энэ MCS-ийн international компанид захиргааны ажилтан хийж байгаа. За тэгээд өөрөө бас яг бизнесийн удирдлага мэргэжлэр 2020 оны өвөл төгссөн ийм оюутан байгаа тий. Тэгэхээр бид нэр ерөөсөө төгсөгчдийн ажил амьдралын баталгааг хангах гэдэг чиглэлээр бас нэлээд хичээн чармаалт гаргаж ажилладаг байгаа. За тэгээд суралцагч байх хугацаанд өөрөлдвөл бид нэр яг энэ суралцаж байх хугацаанд бид нэр та бүхэнд танхимын одоо мэдээлэл хичээлүүд бол орно. За та бүхэн сая уган болгохшийн хэлтгэлийг сонслоо тийм ээ. Тэгэхээр уган болгохшийн хичээлийн агуулга бол ашиглаж байгаа технологиуд, сургалтын арга хэрэгслүүд та бүхэнд бас бидний одоо нэг 12 жилийн ерөнхий боловсролын сургалтын арга технологиос өөр байгаа гэдгийг та бүхэн бас анзаарсан байх тийм ээ. Тэгэхээр одоо бид нэр танхимын сургалтаар бол хичээл орж байгаа. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд болохоор зэрэг бид нэр одоо онлайнаар сургалтаа зохион байгуулж байгаа шүү дээ. Гэхдээ тэгсэн хэдий ч ерөөдөө бол бид нэр ийм on time буюу яг ийм хичээлийн цаг дээр хичээлээ багштайгаа ордог байх тэр сургалтыг одоо яг энэ нөхцөл байдалтай тохируулаад ашиглаад явж байгаа. За манай сургалтанд олон улсад бас түгээмэл ашигладаг Moodle гэдэг open source юм юу байгаа. Онлайн сургалтын платформыг манай сургуулиас маш олон за бараг 13 оноос хойш нэвтрүүлээд тэгээд онлайн сургалтаа хийгээд эхэлчихсэн байсан учраас яг энэ ковидын нөхцөл байдал болоод бүх сургалтад онлайн болно гэхэд манай сургалт бэлэн байсан байхгүй. Өөрөөр хэлбэл ямар ч асуудалгүйгээр бид нэр бүх сургалтын хэлбэрийг шууд 100% онлайн болгоход
бэлэн за тэгээд бэлтгэлтэй байсан гэсэн. За тэгээд энэ сургалтайгаа ороод онлайнаар ороод явж байгаа. За гэхдээ ингээд цаг үеийн нөхцөл байдал маань гайг болоод иргэжлээс та бүхний магадгүй сургууль ингээд ороод эхлэхэд бид нэр танхимын сургалтаар иргээд бас уулзах боломжтой байгаа тийм ээ. Тэгэхээр ингээд танхимын сургалтаар бид нэр хичээлүүд мэдээж орно, лекцтэй орно, семинарт орно гэдэг уламжлалт сургалтын хэлбэрээс гадна бас бид нэр танхимын бус байдлаар буюу оюутнуудыгаа яг энэ танхимын бус яг ямархуу байдлаар уралдаан тэмцээн одоо тэтгэлэг олимпиадтай тэв байдлаар хөгжүүлэх боломжууд байгаа вэ? Тэр бүх боломжийг оюутнуудтай олгож нээж өгөхийн төлөө ажилтдаг байгаа. За тэгээд дараа нь асуулт хариултын хэсэгтээ бас манай сургуулийн оюутны холбооны тэргүүн бас ороод ирчихсэн ба та бүхэнд бас яг оюутны нөхцөл байдал дээр яг ямар байгаа вэ гэдэгтэр бас асуултанд хариулах. За тэгээд бидний хувьд болохоор зэрэг яг оюутнуудтай яг энэ суралцж байх хугацаанд мэдлэгийнхаа одоо мэргэжлийнхаа ур чадварыг ашиглаад мэргэжлийн уралдаан тэмцээнд ороод ур чадваруудаа бас бусад улсын олон улсын түвшинээс харьцуулаад өөрийгөө бас үнэлүүлээд явах мөн одоо ажил олгогчтой бас өөрөөсөө танилцуулаад явах боломжийг олгохын тулд бас нэлээд хүчин чармаалт гаргаж ажилладаг байгаа шүү. За тэгээд хамгийн нэгдүгээр нь болохоор зэрэг одоо жишээлбэл мэдлэгийн менежментийн олон улсын олимпиад байгаа. За менежментийн олимпиад манай сургууль жил оролцдог. За жил болгон одоо өндөр тэргүүн байр, дид байр гэх мэтлэнгээр авч амжилттайгаар явдаг байгаа. Өшөө тэгэхээр Монгол улсын бизнесийн их сургуулийн бизнесийн сургууль засгийн байгууллагын мэдлэгийн менежмент улсын олимпиад байдаг. За энэ олимпиад бас манайх за сүүлийн 9 жил зохион байгуулагдсан 9 жил болгон ордог, жил болгон дид байр, тэргүүн байр, 3 дугаар байр гэх мэтлэнгээр ямар нэгэн байранд ямар ч байсан эзэлдэг байгаа. Тэгэхээр энэ маань манай оюутнуудын ерөөхдөө чанар чансан ямар хөө байдаг вэ гэдгээр харагдаж байгаа болов гэж бодож байна. За тэгээд энэ бол хамгийн сүүл зохион байгуулсан мэдлэгийн менежмент олимпиадын зургууд байна. За тэгээд дараа нь болохоор зэрэг хүний нөөцийн холбооноос өөрөлдвөл хүний нөөцийн менежментийн улсын олимпиад гэж зохион байгуулдаг. За энэ олимпиад бас манай сургуулиас байна гэж оролцож явдаг байгаа. За сургууль дээр бас зохион байгуулж исэн. За тэгээд эдгээр зургнууд бас байна. За мөн яг энэ олимпиад уралдаан тэмцээнээс гадна бид нар бас яг манай сургууль өөр академик боловсролыг олгодог буюу судалгаа шинжилгээнд үндэслэн түрүүн багш угнаа шинжилгээний ихтгэлээр сонссон бол та нар нөгөө нэг шинжлэх ухааны үндэслэлтэй гэдэг нэг тийм нэр томьёонууд яг гарч иржсэн баг те. Тэгээ тэр нь өөрөө яг юу юм бэ гэхээр бид нэр энэ судалгаа шинжилгээнд дээр үндэслэж өөрөлдвөл тодорхой тэр судалгаа шинжилгээнд дээр үндэслэж хичээлүүд хаагуулах хөтөлбөрүүдийг орж хичээлүүд оюутнуудаа бас энэ судалгаа шинжилгээнд хийхэд бас дэмжлэг үзүүлж удирдах энэ оюутнуудын зун зохион байгуулагч эрдэмшлэгийн хурлуудад бас удирдах оролцуулдаг байгаа. За тэгээд оюутнууд эрдэмшлэгийн хуралдаа Еврика гэдэг одоо жил болгон зохион байгуулагдсан юм олимпиад эрдэмшлэгийн хурал бас байгаа. За өшөө зөндөө олон эрдэмшлэгийн хурлууд бас байдгийг. За тэтгэлэг хөтөлбөрүүдийн хувьд болохоор зэрэг мөн манай сургуулийн манай мэрэгжилч биш шүү. Ерөнхийдөө манай сургуулийн хувьд энэ тэтгэлэг хөтөлбөр голомтаг нийгэл уламжлалт бас тэтгэлэг хөтөлбөрүүд манай оюутнууд бас айлгайгүй тодорхой амжилттайгаар оролцож исэн байгаа. За сүүлийн мэдээгээр болохоор зэрэг манай сургуулийн хамтын ажиллагаатай байдаг компаниуд яг нөө бизнесийн хамтын ажиллагаа төржлийнхаа хүрээнд яг манай сургуулийн оюутнуудад олгогдсон тэм тэтгэлэг хөтөлбөрүүдийг бас зарлахаар төлөвлөгдөж бас хамтын ажиллагаа эхлүүлж явж байгаа юм байлээ. За дараагийн нэг зүйл нь болохоор зэрэг бид нэр зөвхөн Монгол улстай энэ сургалтыгаа явуулаад Монгол улстай л ингээл одоо танхимын бус гэхээр зурглалын тэмцээн оюутнууд эрдэмшлэгийн хурал гэж зогсдгүй. Бид нар бас олон улсад оюутнуудыгаа бас чанар чансааг үнэлүүлэх, оюутнуудын өөр бусад улсуудын оюутнуудтай одоо хамтрах, одоо өрсөлдөхтэй ийм боломжийг бас оюутнуудаа хийх зорддог. За түүний нэг нь болохоор зэрэг бизнесийн стратегийн тоглоом буюу бизнесийн стратегийн симуляцийн гаргах буюу онлайн орчинд яг бизнесийг ийм хис сүрсэн орчинд бизнесийг буюу байгууллагыг удирдах одоо тэр байгууллагыг одоо шийдвэр гаргаад үр дүнгийг хараад ингээ байгууллагыг удирдах явдаг ийм симуляц гэж байдаг. Та бүхэн симуляц гэхээр одоо жишээлбэл монопол гэх тоглоом байдаг шүү дээ. Тэр яг монопол гэдэг тоглоом чи өөрөө яг тоглоомын арга гэхдээ яг симуляц буюу ингээ нөхцөлийг нөхчихсөн. Тэгээ тэрэн дээрээ үндэслэж шийдвэр гаргадаг. Шийдвэрийг гаргалтнаас хамаараад үр дүн тодорхойлогддог ийм тоглоомын арга шүү дээ өөрөө. Одоо монопол гэх тоглоомч өөрөө яг тийм тоглоомын арга
гэж байдаг байхгүй сургалтанд ашиглагддаг. Яг тийм тоглоомын аргыг ашигласан. За тэгээд нөө бизнесийн орчныг хийсвэрлээд яг иймэрхүү бизнесийн орчин яг иймэрхүү нөхцөл байдал байдаг гэд тэрнийг шийдвэр гаргалтанд ашиглаж одоо шийдвэр гаргах ур чадвараа сайжруулдаг ийм сургалтын хэлбэр гэсэн. За ийм сургалтын хэлбэрийг манай сургууль маань ашигладаг. Сургалтаа зохион байгуулагд. За тэгээд энэ сургалтанд одоо оролцсон оюутнуудаас мэдээж симулят тоглоом юм чинь нэг нь ялан тийм ээ. Тэгэхээр тэр тоглосон ялагчтай хооронд буюу улс орнуудад олон улсын глобал тэмцээнүүдийг зохион байгуулдаг. За тэр тэмцээнд манай сургуулийн оюутнууд бас оролцдог. Тэгээд энэ бүгд 100% нөө онлайнаар болохоор зэрэг бид хаач гэсэн хэвээр ч гэсэн оролцох боломжтой байдаг ийм тэмцээнүүд байдаг. Тэгээд ерөөхдөө ийм тэмцээнд оролцоод ерөөхдөө бүс нутагтаа бид нар бас хэрэг чанар чансаатай байдаг вэ гэдгээс хараад боломжтой. За тэгээд яг энэ бизнесийн стратегийн симуляц нь өөрөө та бүхний нөгөө нэг одоо хичээлүүд ороод үзэхэр мэдэх байх та бизнесийн менежментийн гол үндсэн сурагчид болох Macro Hill гэдэг компани гэдэг. Тэр компаниудыг гаргаж ирсэн ийм симуляц. Тэгээд энэ зохиогчд нь өөрөө гадны улс орнуудтайгаа дэлхийн 60 гаруй улс орнуудын симуляцийн аргыг ашиглаад сургалтанд ашиглагддаг юм баггүй. Тэгэхээр та бүхэн маань сонирхож байгаа юм бол яг энэ BSG дундуур зураас онлайн цэг.com гэдэг манай сургалтанд ашигладаг энэ өөрийнх нь симуляцийн платформ руу ороод бас хараарай те. За тэгээд дараа нь болохоор зэрэг бидний хамтын ажиллагаатай байдаг Solbridge их сургуулиас бизнесийн төлөвлөгөөний олон улсын ийм өрсөлдөөний тэмцээн зохион байгуулдаг business plan competition гэж зохион байгуулдаг байгаа. За энэ competition бид нэр бас оюутнуудаа Солонгос руу явуулж оролцуулдаг гэсэн. Тэгэхээр манай сургуулиас жил алга нэг оюутан явдаг гэсэн. Тэгэхээр яг одоогийн байдлаар нөгөө ковидын нөхцөл байдлаас хамаарат бид нар бол одоохондоо оюутнуудаа явуулж чадахгүй байна. Яг сүүлийн 2 жил бол явуулж чадахгүй байгаа. Гэхдээ нөгөө энэ нөхцөл байдал гайгуулаад хил мэл гэх юм бол энэ тэмцээн маань олон улсын тэмцээн бас хэвэн үргэлжлэх болов гэж бодож байна. За тэгээд манай энэ хамгийн анхны бизнесийн энэ тэмцээнд оролцсон оюутнуудын зургууд харагдаж байна. За тэгээд энэ тэмцээнд оролцохдоо яг энэ Solbridge их сургуультай хамтын ажиллагаатай байдаг. Гэт маш олон ихтэй сургуулиудын оюутнууд гадаад оюутнууд ирээд яг энэ Solbridge-ийн кампустай байрлаад 3 хоногийн туршид яг тэмцээндээ оролцоод үр дүнгээ танилцуулаад үнэлэгдээд явдаг ийм тэмцээн байгаа. Тэгээд энэ хугацаанд бас нөгөө нэг Солонгос айгуу томоохон байдаг компаниудтай бизнесүүдтэй бас ийм танилцах аяллууд хийдэг. Жишээлбэл хамгийн сүүлд болсон 2018 онд болсон тэмцээн дээр болохоор зэрэг яг энэ одоо KPMG өшөө дахиад нэг Samsung гэл та нар Солонгос аягүй томоохон үйлдвэрүүд мэдж байгаа. Тэр үйлдвэрүүдтэй очиж тийм танилцах аяллууд хийсэн байгаа. Гэх мэтлэнгээр ерөөдөө бол бид нэр энэ оюутнуудаа танхимаас гадна бас ийм уралдаан тэмцээн, олимпиадад өөрөөд тийм эдгээр үйл ажиллагаануудад бас оролцуулахыг бас дэмжиж явдаг байгаа. За сургууль дотор за энэ манай сүлд оролцсон оюутнуудын зургнуудаас харагдаж байна. За сургууль дотор болдог уралдаан тэмцээнүүд бас байна. За манай сургуулийн яг саяны хэлсэн одоо олимпиадууд одоо энд ярих тэмцээний уралдаанууд зөвхөн манай бизнесийн удирдлагын техникийн одоо энэ бүрэлдэхүүн буюу манай 30 орчим багштай байдаг гэдгсэндээ энэ багш маань одоо зохион байгуулдаг, оролцдог яг ийм зүйлсүүд байгаа шүү заяа. За тэгээд санхүү эдийн засгийн сургуулийн шилдэг оюутан шалгаруулах гэх тэмцээнийг манай сургуулийн одоо яг энэ бизнес удирдлагын техник маань анх санаачлаад манай булган багш хамгийн анх санаачилж байсан. За тэгээд энэ тэмцээнийг санаачлаад за тэгээд хамгийн ихний тэмцээн болохоор 2009 онд болсон байдаг. За тэгээд хамгийн сүүлд болохоор 2019 онд болсон байгаа. За тэгээд энэ тэмцээнээр болохоор зэрэг санхүү эдийн засгийн сургуулийн шилдэг оюутан шалгаруулахын тэмцээн. За хамгийн анх нөгөө санаа нь болохоор Apprentice show биш үү? Тэр шоунаар ерөөхдөө санаа аваад зохион байгуулж ирсэн юм тэмцээн. Тэгээд сайн нэг Apprentice Mongolia болсон тийм ээ. Тэгэхээр Apprentice Mongoliad одоо манай тэргүүлсэн бархас бол манай сургуулийн эдийн засгийн мэргэжлийн төгсөж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ тэгээд Apprentice show-н дээр оролцож исэн багуудын ингээд 7 хоног болгоно нэг юм шин таскуудыг хийгээл явж байгаа шүү дээ. Яг тэр зарчмаар одоо энэ тэмцээн зохион байгуулдаг баггүй юу. Тэгээд энэ бол 2009 оноос хойш ингээд зохион байгуулагдсан. Тэгээд яг Apprentice show болж байх үед манай төгсөгчд сэтгэлээ хэлжсэн. Тэгэхээр энэ юу Apprentice-ийн даалгавар баг манай шилдэг оюутан шалгаруулах тэмцээний даалгавраас төвшин даалгавар ийм даалгаврууд өгөөд ахын гэд тийм ярианууд бас манай төгсөгчдийн дунд явж исэн. Тэгэхээр яг нөгөө чанар чансаа үнэлүүлэх тий холбоотойгоор яг ийм манай сургууль шилдэг оюутан шалгаруулах юм тэмцээний манай сургуулийн манай тэхэм жил болгон зохион байгуулалт явдаг уламжлалтай. За тэгээд одоо жишээлбэл энэ 2009 оны тэмцээнийг бол KFC
ивент гэж ирсэн байхan тий. Гэх мэтлэнгээр ерөөдөө бизнесийн байгууллагатай бид нар маш хамтын ажиллагаатай байдаг. За тэгээд та бүхэн шагналын сангуудыг бас харж байгаа ах тийм ээ. За өшөө хаан банк ивент хийсэн, Unitel, Mobicom, B-brand гэх ингээд ивент хийсэн манай сургуулийн ерөөдөө манай тиймтэй хамтын ажиллагаатай байдаг. Маш олон тийм бизнесийн байгууллагууд байдаг. За салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй тэр байгууллагуудтай бид нар бол байнгын хамт ажиллагаатай байдаг байгаа юм. За тэгээд манай төгсөгчд бас эргээгээд сургуультай бас одоо тэмцээний ивент гэх уралдаан тэмцээн зохион байгуулах, оюутнуудад тэтгэлэг олгох гэх мэтлэнгээр ийм ажлуудад бас байнга хамт ажиллагаатай байдаг. За дараагийн нэг ажил нь болохоор зэрэг job recruiting буюу ажлын байрны үзэсгэлэн армаг гэдэг манай сургуулийн уламжлалт болдог зохион байгуулагддаг ийм үзэсгэлэн армаг байдаг. Жилд 2 удаа зохион байгуулагддаг. Өвөл болон хавар гэдэг. Тэгээ энэ job fair дээр яадаг вэ гэхээр зэрэг бид нэр төгсгөөсөө өмнө за манай сургуулийн төгсөгчдийг авах ажилуулах сонирхолтой цагийн болон бүтэн цагийн ажилчдуудыг тий ажилуулах сонирхолтой ажилч одоо байгууллагуудыг цуглуулад за тэгээ яг сургууль дээр авчираад манай сургуулийн оюутнууд болон төгсөгчдийг авч ажиллах сонирхолтой тийм ажлын байрнуудын үзэсгэлэн армуудыг зохион байгуулад оюутнуудаа суралцж байх хугацаанд нь одоо цагийн болон бүтэн цагийн ажилд зурчлах ийм үйл ажиллагааг зохион байгуулдаг гэсэн. За тэгээ энд жишээлбэл манай техникийн яг энэ job fair-ийн үеэр манай техникийн оюутнуудад зориулсан job recruiting ажлуудыг бид нэр хийдэг. Тэгээ энэ дэр болохоор яадаг вэ гэхээр төгсөж байгаа бизнесийн удирдлагын мэрэгжлийн, маркетинг удирдлагын мэрэгжлийн төгсөх курсын оюутнуудыг ажил олгогч нарыг цуглуулад тэр дандаа их хөвчлэн хүний нөөцийн мэрэгчлүүд байгаа тийм ээ. Тэгэхээр тэнд танилцуулаад одоо цуглуулад оюутнуудаа өөрсдөө нь танилцуулдаг. Тэгэхээр одоо тухайн оюутан маань өөрөө ямар онцлог шинж чанартай вэ гэдгээ нэг 2-3 минутын илтгэлийн тусламжтайгаар өөрийгөө танилцуулаад за тэгээд ажил олгогч нар маань сонирхох юм бол яг тэр доор нь CV-гийн анкетыг нь аваад дараа шатны ярилцлагуудад ингээд өрөөдудаад ажиллах жишээтэй гэх мэтлэнгээр. За тэгээ энэ үйл ажиллагаанаас болдог ч юм уу эсвэл ерөөхдөө манай оюутнуудын чанар чансаа амар байдгүй гэдэг санаад юм. Ерөөхдөө манай төгсөгчдийн их хвчтэн 30-аас 35-40% нь ерөөхдөө суралцж байх хугацаанд ажилдаа болчдөг гэсэн үг. Тэгэхээр төгсгөөсөө өмнө ажилдаа болоод гардаг иймэрхүү судалгаанууд байгаа. За мөн танхимд ганц нэг хичээл танхимаар ороод авахгүй л дээ. Танилцах аяллуудыг залангуяа энэ үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент гэдэг хичээлүүдийн хүрээнд бид нэр үйлдвэрлэлтэй танилцах аяллуудыг байнга тогтмол зохион байгуулж ирсэн. За янз бүрийн бид нар байгууллагууд байгаа. Тэгээ яг бодит нөхцөл байдалтай тэр бизнес нь өөрөө үйлдвэр нь яаж явдаг вэ гэдгийг танилцуулах тийм аяллуудыг зохион байгуулдаг байгаа. Маш олон энэ хамтаа ажиллагаатай байгууллагуудтай байдаг. За тэгэл хамгийн сүүлд одоо жишээлбэл Монсын үйлдвэртэй хамтарсан Монс маань өөрөө GMP стандартаар гарсан олон улсын стандарт нийцсэн юм өмнө үйлдвэртэй болсон байгаа шүү дээ. Тэгээд тэр үйлдвэртэй танилцах аяллуудыг бас хийгээд явсан байгаа. За өшөө хамгийн холын аялал гэх юм бол бид нэр 500 км явсан. Тэр маань уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй танилцах аяллыг бид нэр вагоноор яваад шөнө нь яваад өглөө нь очиод Эрдэнэт үйлдвэртэйгээ танилцчаа. Тэгээд Эрдэнэт хоттойгоо танилцаа. Тэгээ буцаад ирсэн гэх мэтлэнгээр ийм танилцах аяллуудыг бас зохион байгуулдаг байгаа шүү. За тэгээд төгсгөлт нь ерөөхдөө манай сургуулийн бид түрүүн бас нэлээд ихтгэлүүд дээр ихэнх нь ярьчихсан. Тэгэхээр манай сургуулийн хувьд ерөөхдөө бидний гол баримтлагдаг зүйл юу гэхээр шинжилгээ ухааны үндэслэлтэй. Гэхдээ яг бодит нөхцөл байдал дээр тэрнийг ашиглах боломжтой тэр практик ур чадвар гэдэг одоо орохыг хичээлүүдээр өгөхийг хичээдэг. За тэгээд мөн энд бас яригдаагүй зүйлс нь юу вэ гэхээр зэрэг за манай сургуулийн бакалаврын хөтөлбөрийг төгсөх юм бол манай сургуулийн байгаа MBA буюу энэ бизнесийн удирдлагын магистр буюу бакалаврын дараагийн шатны сургалт гэсэн. За энэ магистрийн хөтөлбөрт эсэлтэй шалгалтгүй орох ийм боломжтой байгаа. За тэгээд энэ магистрийн хөтөлбөр гэдэг нь юу вэ гэхээр та бүхэн маань бакалаврынхаа одоо мэдлэг чадвараар бизнесийн удирдлагын одоо юм суурь мэдлэг чадварыг мэржүүлэх мэдлэг чадварыг олж авчаад байгууллагын түвшинд орохоор зэрэг мэрэгчлүүдийн түвшингөөс буюу гүйцэтгэх түвшний түвшингөөс эхлээд ажиллаад явна те. А гэхэд ингээд албан тушаал ахихын хэрээр бид нөгөө менежерийн түвшинд буюу удирдах түвшинд ороод ажиллаад ирэхээр яалтчгүй та нар нөгөө нэг магистрийн түвшний буюу одоо бизнесийн удирдлагын дахиад агсан шатны мэдлэг чадварууд хэрэгтэй бодоод ирнэ. Тэгээ тэр үед болохоор зэрэг энэ магистрийн хөтөлбөрт элсэж ороо сурах юм бол одоо яг байгууллага дээр яг удирдах түвшний албан тушаалууд хийгээд явхад шаардлагатай мэдлэг чадваруудаа магистрийн хөтөлбөрөөр аваад явдаг гэсэн үг. За тэгээд
ийм хөтөлбөр байдгийн шүү. Тэгээд цааш бас суралцах боломжтой. За тэгээд магистрийн дараах хөтөлбөр нь докторийн хөтөлбөр гэдэг дааштай. Гэхдээ одоо бол та бүхэнд маань энийг харин ярьж байгаа юм уу? За тэгээд манай төгсөгчдийн эхлэл бол ерөөхдөө бид нар төгсөөд доор хаяж мэрэгчлэнгүүдээс эхэлнэ тийм ээ. Тэгэхээр яг мэрэгчлэнгээс эхлэхэд мэрэгчлэнгийн дундаж цалингийн эхлэл цаг 1.6 сая байгаа. Тэгэхээр эндээс бас бид нэр та нар бас ингээд тооцоолоод хэрэг хэмжээний бие мэдлэг чадвараар авах тэр төлбөрийг өгсөн бэ эргээгээд буцаагаад би тэр мэдлэг чадвараа энэ 4 жилийн туршид олсон мэдлэг чадвараа чи үлдсэн амьдралынхаа туршид чиний ажлын амьдралын баталгааг олгох тийм мэдлэг одоо мэргэжлийг сонгох гэж байгаа учраас та бүхэн маань бас энэ шийдвэр гаргалт маань маш чухал шийдвэр шүү. Дахиад маш сайн бодож судлах хэрэгцээтэй шүү гэдгийг бас дахиад нэмээд хэлчихье. За тэгээ манай техникийн багш нар бол түрүүн гашгаагшийн ихтгэл дээр бас нэлээд дэлгүүрэнгүй байсан тийм ээ. Багш нар бол маш олон жилийн туршлагатай манай хамгийн ахмад багш бол манай профессор Гэрэл Магш манай өөрөө 92 оноос хойш багшилсан ийм мэрэгжил одоо туршлагатай багш нар байгаа. Тэгэхээр хамгийн залуу нь болохоор зэрэг манай Болор Эрдэнэ байгаа тийм ээ. Болор Эрдэнэ өөрөө бас 5 жилийн. Тэгэхээр ерөөхдөө бол багш нарын дундаж одоо туршлага нь өөрөө бас нэлээд дээгүр одоо олон жилийн одоо туршлагатай тийм мэргэжлийн багш нар бас хичээлүүдийг нь орж зааж авдаг байгаа шүү гэж хэлж. За тэгээд мөн манай сургалтын авчихсан бай ACBS гэдэг олон улсын магадлалын хэмжлэлээр бүр олон улс сүлээд зөвшөөрсөн ийм сургалтын хөтөлбөрөөр бид нэр хичээлээ орж байгаа гэдгийг бас тэмдэглээд хэлээд өвчтэй. За тэгээд төгсгөлт нь хаалт хандуулсан та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд өшөө асууж тодруулах зүйл байвал асуулт хариулт хэсгээр асуугаарай. За манай сургуулийн бизнес удирдлагын тэмдгийн пэйж байгаа. Тэн дээр бас дэлгэрэнгүй мэдээлэлүүд байгаа. Мөн сургуулийнхаа вебсайттай бас мэдээлэлүүдтэй бас танилцаарай гэж хэлье. За баярлалаа. За алтан гэрэл багш маань маркетингийн мэргэжлийн танилцуулга өгсөн. За үүний дараа хэдүүлээ асуулт хариулт юм шүү. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. За маркетинг мэргэжлийн танилцуулга маань эхэлж байна. Тэгээд MKT гэсэн үгсгнүүдийг бас тодор ялгаж өгсөн баг. Тэгэхээр MKT гэдэг үгсгнүүд бол маркетинг гэдэг үгийг илэрхийлдэг юм шүү. Та бүхэн тэнд бас харуул тэгж ойлгоорой. За эхэлцгээе тийм ээ. Тэгэхээр маркетинг мэргэжлийн талаар ярихаас өмнө маркетинг гэж юу вэ гэдэг талаарх ойлголтуудаа хэдүүлээ товчхон нэг тайлбар өгье тийм ээ. Тэгэхээр ихэнх тохиолдолд бол судлаачид маркетингийг мөсөн уралтай зөвөрлж хэлдэг. Маркетингийн одоо талаарх иргэдийн одоо олон нийтийн ойлголт бол дөнгөж ил харагдах буюу 20%-ийг харж идэг. За тэр маань бол зар сурталчилгаа, борлуулалт гэдэг талаас нь зөвхөн хардаг. За гэтэл энэний цаана бол 80% байж байгаа тийм ээ. За жишээлбэл сурталчилгаа гэж тэгэхэд чинь за магадгүй KFC брэнд, Big G, за магадгүй та бүгдийн одоо дугаарыг барьдаг Mobicom-ийн B брэнд тийм ээ, Rocket Beer-ч гэдэг юм уу. За эсвэл дэлхийн үндэстэн давсан одоо глобал брэнд, Монголын глобал брэнд Говьч гэдэг юм уу. Ингээд зөвхөн хүн нүдэнд харагдж байгаа талаас маркетингийн талаар ойлгодог байгаа. Гэтэл нүдэнд харагддаггүй хэсэг бол цаана асар их ийм хэсэг бол байж байгаа тийм ээ. Тэгэхээр энэний цаана бол контент үйлдвэрлэлийн асуудлууд яригдж байна. За эдгээр та бүхний үздэг телевизээр гар утсаараа үздэг энэ агуулгуудыг бид нар өөрсдөө одоо бүтээх юм асуудал яригдж байна. За маш их судалгаа шинжилгээний ажлууд бол үүний цаана хийгддэг. Юу дуртайгаа хийгээд иж бас болохгүй тийм ээ. За дээрэс нь борлуулахын тулд оновчтой дэлгүүрүүдийг, байршлуудыг сонгох хэрэгтэй болно. За бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй болдог. За хэрэглэгчтэй байнгын харилцаа холбоо тогтоох одоо шаардлага гардаг. Нэг удаа манай бүтээгдэхүүнийг авсан бол тэгээ болоо гэж ингэж бол бас бодож болохгүй. За брендингийн асуудал бас яригдж байгаа тийм ээ. Тухайн хүн хараад таних хэвээр. Тийм учраас наад зах нь гэхэд чинь одоо бүтээгдэхүүний лого, сав баглаа бодол ямар байх юм, ямар нэртэй байх юм. За тэгээд мэдээж хэрэг маркетингийн стратегиудын хэрэглээ энэний цаана яригдж байгаа. Бид нар ганцаараа одоо өрсөлдөгч зах зээл дээр бол үйл ажиллагаа явуулаагүй. Тодорхой өрсөлдөгчнөртэй дандаа өрсөлдөнө. Тийм учраас бид нар хамгийн оновчтой стратеги болон тактикуудыг сонгох хэрэгцээ шаардлага тулгардаг. За тэгэхээр эцэст нь бол судлаачид маркетингийг бол урлаг, за бас шинжлэх ухаан гэж ингэж бол тайлбарладаг байгаа. За үүний дараа бид нар маркетер гэж хинбэ гэдэг талаар ярилцах чинь. За тэгэхээр маркетер гэдгийг бид нар орчин цагт бол 50% нь одоо артист буюу урлагийн хүн байх нь байна. За 50% нь бол scientist буюу шинжлэх ухааны одоо судлаач, эрдэмтэн байх нэ. За энэ хоёрын нийлбэр дүнгээр орчин цагийн маркетер гэдэг энэ хүнийг буюу за үүний цаана бол зах зээл судлаачийг за нөгөө талдаа зөвхөн судлаа зогсохгүй хэрэглэгч нартай харилцдаг хүнийг бий болгох ийм одоо хэрэгцээ шаардлага бол үүсэж байна гэж ингэж бол үзэж байгаа. За тийм учраас та бүхнээс
Супермен байхыг, за нөгөө талдаа Wonder Woman байхыг бол одоо шаардж эхэлнэ гэсэн үг байна тийм ээ. За хэдүүлээ дараагийнхаа хэсэг рүү орцгоё. Таныг ямар ирээдүй хүлээж ийн вэ гэдэг асуулт байна. Тэгэхээр таныг болвол хүн ба роботын өрсөлдөөний ирээдүй хүлээж байгаамаа. Таны өрсөлдөгч болвол энэ одоо танилцуулгын видеог үзэж байгаа танай найз биш. Таныг болвол хиймэл оюун ухаан өрсөлдөгч чинь хүлээж байна гэсэн. За нэг нь топ баримт авч үзье тийм ээ. Жишээлбэл энэ дэлхийн эдийн засгийн форумоос гаргасан 2020 он бай 25 он хоорондын одоо хүн ба машин гэдгийн цаана бол одоо хиймэл оюун ухаан, роботын технологи, автоматжуулалтын асуудлууд бол яригдчихэж байгаа. За эдгээр ийм өөрчлөлтүүд хэрхэн гарах вэ гэдэг талаарх ийм одоо трендийг прогноз үрдэнг бол ингэж тооцсон байна. За тэгээд тодор харуулсан хэсгүүд маань за юу вэ тийм ээ. За доор нь байгаа тайлбарыг та бүхэн харж байгаа бах. Бүдгээр харуулсан одоо жишээлбэл саарл өнгө бол машиныг, тодор харуулсан чернелийн яга өнгө бол хүнийг, нөгөө талдаа тодор харуулсан саарл одоо бор өнгө гэх юм уу тийм ээ. Энэ маань машиныг. За цайвар цэнхэр буюу манай сургуулийн өнгө бол хүний 2025 оны эзлэх одоо ажлын хүрээнд одоо гүйцэтгэх үүрэг даалгаврын өөрчлөлтүүдийг харуулж байна. За ингэхээр бид нар бүх төрлийн ажил дээр бол дандаа ер нь бол ялангуяа hard skill буюу за өдөр тутмын механикаар хийж гүйцэтгэдэг энэ төрлийн одоо даалгаврууд, за энэ төрлийн ажлын байран дээр бол ажлын байр бол маш хомс болно. Бид нар бол эдгээр одоо ажлын байруудыг хиймэл оюун ухаан, автомат ийм роботын технологиудад бол алдана гэдгийг та бүхэн энэ дээрээс бас харж болох юм аа. За тийм учраас бид нарт сайн байдлаг багш бас яриад өнгөрж байна. За бид нарт дараах эрэлттэй байгаа ажлын байр, за эдгээртэй холбоотой ур чадваруудыг эзэмшиж, эдгээр одоо өөрчлөлтөнд дасан зохицох, сорилтыг даван туулах, за нэг ёсондоо ажлын байраа хадгалж үлдэх юм боломжууд та бүхэнд үлдэж байгаа шүү. За тэгээ эднээс жишээлбэл одоо маркетинг мэргэжлэр та бүхэн суралцсанаар энэ чиглэл рүү эдгээр одоо ажлын байр руу илүү төвлөрж ажиллах ийм боломжууд бол та бүхэнд байна. Нэг ёсондоо дэлхийн хэмжээнд глобал одоо төвшөндөө хамгийн эрэлттэй байх ажлын байрууд руу та бүхэн хүргэж ажиллах боломжтой болж хуурах юм аа. Зөвхөн Монголын хэмжээнд бол бас битгий төсөөлөөрөө цаг хугацаа явж байгаа. Өрсөлдөөн бол ингээ улам ширүүсэж байна гэсэн. За гэхдээ хэдийгээр одоо энэ технологийн асуудлууд маш их хөгжиж байгаа ч гэсэн танд ямар боломж байгаа вэ гэдэг талаар одоо ярив. Жишээлбэл эдгээр сорилтыг даван туулахын тулд танд маркетинг мэргэжлийг сонгох боломж байна гэсэн. За маркетинг мэргэжлийн хүрээнд за энэ хөтөлбөрийн онцлог бол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны бүхэл төрлийн салбарт та бараа одоо бүтээгдэхүүнийг бий болгох буюу брендийг бий болгох, нөгөө талдаа хэрэглэгчтэйгээ одоо харилцаа холбоо тогтоох. За ингийн тулд та бүхэн маркетингийн хөтөлбөрийг одоо оновчтой төлөвлөх. Тэгээд түүнийг оновчтой одоо маркетингийн стратегиудаар дамжуулан хэрэгжүүлэх, хянах гэсэн ийм ур чадваруудыг одоо эзэмших боломжтой ийм мэргэжил бол тань санал болгож байгаамаа. За тэгэхээр мэргэжлийн талаар товчхон танилцуулахад манай энэ маркетингийн мэргэжлийн хөтөлбөр 2009 онд бол нэгдсэн. 2013 онд анхныхаа төгсөлтийг бол хийсэн байдаг. За энэ цагаас хойш бол одоо 8 жил бол ингээ өнгөрсөн байна. Анхны төгсөлт болсноос хойш. За тэгээ 2015 онд бид нар бүх ихтэй манай улсад тийм ээ байгаа бизнесийн сургуулиудын одоо томоохон профессоруудыг за нөгөө талдаа топ одоо аж ахуй нэгжүүдийн ажил олгох талаасаа за мөн манай сургуулийг энэ хөтөлбөрийг төгссөн төгсөгч за мөн одоо яг тухайн үед суралцж байсан оюутнуудын төлөөллийг оролцуулаад энэ мэргэжлийн хүрээнд ямар ур чадвар мэдлэгийг одоо оюутандаа олгох юм бол тэр хүн төгсөөд ажлын байран дээр гарахад бэлэн болохгүй гэдэг ийм бүрэн шинжилтийг бол хийсэн байгаа. За үүнээс хойш буюу 2015 оноос хойш сүүлийн 5 жилд бол нийт одоо тасралтгүй 3 удаагийн хөгжүүлэлт хийсэн байгаа. За тэгээд 2020 онд нин шин буюу одоо хамгийн сүүлийн үеийн сургалтын төлөвлөгөөг боловсруулад одоо сургалтандаа энийг ашиглаад явж байна. Тэгэхээр та бүхэн болвол одоо хамгийн сүүлийн үеийн одоо ийм шинэлэг сургалтын төлөвлөгөөгөөр суралцах боломж байна гэсэн үг байж байгаа. За яг одоо бол 127 за чиний яаж доош нь оруулах вэ? 127 оюутан бол маркетинг мэргэжлэр одоо манай бизнесийн удирдлагын тэнхим тариалагдаад суралцаа явж байна. За бид нар сургалтын одоо төлөвлөгөөг өөрчилж одоо сайжруулахдаа гадаадын топ ихтэй сургуулиудын сургалтын төлөвлөгөөн дээр суурилж өөрчлөлтүүдийг хийж явдаг. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсын эдгээр их сургуулиуд байна. За жишээлбэл Kellogg-ийн одоо School of Management-ийн сургууль бол орчин үеийн маркетингийн одоо шинжилгээ ухааныг үндэслэгч
Philip Kotler-ийн одоо сургууль байж байгаа. За тэгээд Нью-Йоркийн сургууль University of Pennsylvania гэдэг гэх мэт ийм одоо Америкийн яг маркетингийн одоо мэрэгжлэр хамгийн тэргүүлэх сургуулиудын сургалтын төлөвлөгөөг ашиглаж байна. За мөн Английн буюу одоо Их Британий одоо тэргүүлэх сургуулиуд байж байна тийм ээ. Жишээлбэл University of Manchester-ийн сургууль гэхэд чинь 170-80 жилийн юм түүхтэй сургууль байж байна. За мөн Канадын сургуулиудаас Торонтогийн их сургууль, за North Island-ийн коллеж зэрэг эдгээр одоо маркетингийн чиглэлээр тэргүүлэх сургуулиуд байна. За Австралийн туршлагаас гэхэд Queensland-ийн их сургууль, Sydney их сургууль, Monash их сургууль гэх мэт хамгийн одоо топ гэсэн сургуулиудын сургалтын төлөвлөгөөг өөрсдийнхөө сургалтын төлөвлөгөөтэй харьцуулах замаар жил бүр тодорхой шинжилтүүдийг бол хийж явдаг. За бид нар сүүлийн 2 жилд болвол 5 шинэ хичээлийг гаргасан байна. Сургалтын төлөвлөгөө хөгжүүлэлт хийхийн хэрээр түүнийгээ дагаад зарим хичээлүүдийн хэрэгцээ шаардлага маань бас багасна. Эргээд зарим хичээлүүдийн хэрэгцээ шаардлага бол маш их эхэлдэг байгаа. Жишээлбэл бид нар брендинг менежмент, жижиглэн худалдааны менежмент, маркетингийн орчин үеийн асуудлууд зэрэг хичээлүүдийг сүүлийн 2 жилд нэмээд байж байна. За мөн та бүхэн 2020-оос 21 оны одоо хичээлийн жил манай сургуульд орж ирвэл дижитал маркетинг, нейро маркетинг гэсэн эдгээр шинэ хичээлүүдийг одоо үзэж судлах боломжтой. За эдгээр хичээлүүд бол манай одоо улсад бол ийм хичээлийн одоо агуулгууд бол одоо хараахан заагдахгүй байгаа. Гадны жишг дээр суурилж яваа гэдгээр бол онцлог. За ингээд зарим нэгэн маркетингийн чиглэлээр хичээлүүдийг бол та бүхэнд харуулж байна. За түрүү бас өмнөх одоо багш нар маань хичээлүүд бол ер нь маш одоо ийм шинэлэг арга зүгээр ингээд зохион байгуулагддаг талаар бол та бүхэнд танилцуулсан учраас энэ хэсгийг бол гаалгасаа цаашаа явцгаая. За дараагийн нэг сонирхдаг хэсэг бол таныг хэн тасгалжуулах вэ гэдэг асуулт байгаа. Тэгэхээр бид нар багш сурагч гэдэг ойлголтоос бол салнаа. Гэхдээ сургуулийн сургалтын тогтолцоо болбол нэг нь тамирчин байх нь байна, нөгөөх нь дасгалжуулагч байх нь байна. Бид нар танд шууд энийг цээжил, энийг одоо магадгүй бичээд бай, хуулаад бай, энэ номыг одоо цээжил гэдэг юм уу, эсвэл зөвхөн номноос өөрөө одоо цээжилчээ тэрийгээ та бүхэнд уншиж өгдөг, ярьж өгдөг ийм хүмүүс бол байхгүй. Нэгдүгээрт нь бид нар бол мэдээж хэрэг ихтэй сургууль, академик сургалт учраас профессоруд байж байгаа. За профессоруд учраас өөрсдийгөө бас тасралтгүй хөгжүүлдэг. Дэлхийн одоо томоохон эрдэмтэн судлаач нартай одоо олон улсад зохион байгуулагдж байгаа хурал зөвлөгөөн дээр очиж тэдгээрийн үзэл баримталтай одоо байнга танилцж байдаг. За жишээлбэл хамгийн ихний зураг дээр бол Майкл Портерийг харуулж байна. Өрсөлдөөний стратегийн үндсэн 3 одоо стратегийг бол одоо үүсгэн бий болсон хүн байдаг. Академик сургалтаар хамгийн олон удаа иш татаж одоо тухайн судлаачийн бүтээлийг бол ашигласан гэдгээрээ дэлхийн одоо тэргүүлэх судлаач бол байж байна. За дараагийн зураг дээр бол орчин үеийн маркетингийн одоо шинжлэх ухааныг үндэслэгч Philip Kotler харагдаж байна. За Philip Kotlerтай би 2017 онд Японы одоо Токио хотод дэлхийн маркетингийн чуулга уулзалт дээр бас очиж уулзж ирсэн. Илтгэлийг нь бас ингээд сонсож өөрсдийн мэдлэгээ бол ингээд хэлжсэн. За тэгээд жил болгон манай багш нар маркетингийн одоо багш нар янз бүрийн ийм одоо маркетингийн чиглэлээр дотоодод одоо зохион байгуулагдж байгаа семинарууд дээр очиж илтгэл тавьдаг. Өөрөөсөө бас тэн дээрээс одоо өөрсдийн мэдлэгээ бол ингэж баяжуулдаг. Профессоруд байх нэ. За нөгөө талдаа зөвхөн профессор байх нь хангалтгүй. Бид нар бол энтерпренерүүд ээ. За жишээлбэл сая сайн бидлэг багш ярьж ирсэн. Манай тэнхмийн хамгийн ахмад багш Гэрэлмэн огш 55 настай говь компани түүзийн дарга хийдэг. Үндэстэн дамнасан брендийг одоо хариуцаж ажиллаж байна гэсэн үг. За мөн манай тэнхмийн хамгийн залуу багш Болор Эрдэнэ 27 настай. За өөрийн одоо тренд стартап бизнесийг эхлүүлээ явж байна. 1991 Chicken гэдэг брендийг одоо бий болгосон. За энэ брендийн хувьд бол одоо Cap Chicken гэдгээр нь та бүхэн мэдэх бах. Ийм одоо хоолны бизнес бол залуучуудын дунд шинэ үеийн Z үеийн залуучуудын дунд бол одоо маш их түгээмэл болж байгаа. За энэ түгээмэл болж байгаа трендийг бол одоо маш сайн олж харж өөрийн бизнесээ эхлүүлээ явж байна. Тэгэхээр бид нар нэгдүгээрт профессоруд байна, хоёрдугаарт бизнес эрхлэгчид байна. Гуравдугаарт нь бид нар бол мэрэгчлэтнүүд байна. За бид нар бол маш олон ийм судалгааны болон зөвлөх үйлчилгээг одоо үзүүлдэг. Жишээлбэл манай одоо маркетингийн багш Нандин Эрдэнэ багш бол Axon гэдэг ийм нэртэй нейро маркетингийн Монголд байгаа яг энэ чиглэлээр төвлөрсөн цорын гац судалгааны төвийг бол ингэж үйл ажиллагаанд одоо үйл ажиллагааг нь хариуцаж авч явж байна. За тэгэхээр бид нар бол зөвхөн одоо судлаачид байх нь байна тийм ээ. Түүнээс гадна Азийн хөгжлийн банкны зөвлөхүүд байна. За дээрэс нь маш олон одоо ийм
байгууллагуудыг одоо бид нар өөрсдөө тийм ээ компаниудыг бол өөрсдөө авч явдаг. Эдгээр байгууллагуудаараа дамжуулаад Монголын томоохон компаниудын мэрэгжилтнүүдэд сургалт ордог. Жишээлбэл бид нар GM International компани одоо удирдах ажилтнуудад сургалт орж байна тийм ээ. За Mons Хүнс компани маркетингийн одоо чиглэлээрх ажилтнуудад сургалт орсон. За жишээлбэл Skytel компани маркетингийн мэрэгчлэрх одоо ажилтнуудад орсон байна. Таван богд групп компани байгаа. Бүх охин компаниудын маркетинг хариуцсан ажилтнуудад сургалт орсон. За Mobicom-ийн одоо маркетинг хариуцсан ажилтнуудад сургалт орсон. Гэх мэтлэнгээр ингээд ер нь бол Монголын топ бизнесүүдийн яг маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнуудыг бол ингээд давхар одоо сургаж хөгжүүлдэг ийм хүмүүс одоо манай ийм багш нар тийм ээ ийм дасгалжуулагч нар та бүхнийг хүлээж байгаа шүү. Энийгээрээ бид нар онцлог. За тийм учраас та бүхэн дэлхийн топ судлаачдын үзэл баримтлалыг хүргэнэ. За үүнээс гадна бизнесийг удирдах туршлагаасаа хуваалцсанаа та нартай. За түүнээс гадна Монголын бизнесийн бодит орчны талаарх мэдээллийг бол өгнө гэсэн үг байна. Тийм учраас их сургуулийн багш гэдэг бол зөвхөн номыг уншаад та бүхэнд хүргэдэг биш. Та бүхнийг дасгалжуулдаг. Та бүхэнд одоо хэрэгцээтэй мэдээллийг нь одоо цаг тухай болгонд нь өгдөг. Одоо ингэж яг нэг бүрчлэн тулж харилцдаг ийм хүмүүсийг хэлж байгаа шүү. За цаашаа явцгаая. Бид хэрхэн хамтарч ажиллах вэ гэж байгаа. За сая хэлсэнчлэн бид нар Монголд цорын ганц байгаа нейромаркетингийн ийм судалгааны лаборатори байгаа. Энийг сургалтандаа бол ашиглаа явуулдаг. Зарим хэсгийг нь та бүхэнд харуулж байна. За та бүхэн Facebook-ээс Axiom Inc гэдэг одоо компани пэйж дээрээс эдгээр мэдээллийг дэлгэрүүлж авах боломжтой. За нейромаркетинг гэхээр зарим нь бас мэдэхгүй байгаа бах. Ер нь бол хүний тархинд ямар процесс болж байгаа вэ? Магадгүй чиний үзэж байгаа зар сурталчилгаа чамд хэр таалагдж байна? Аль хэсэг нь чиний яг шийдвэр гаргалтанд чинь нөлөөлж болохоор байна? Аль хэсэг нь чамд таалагдахгүй байна? За магадгүй бид нар энэ контентуудыг хэрхэн хөгжүүлэх боломжууд байна гэдгийг судалгаагаараа бодиттой ийм одоо үр дүн гаргаж ирдэг ийм судалгааны арга байж байгаа. Зөвхөн нэг хэрэгслийг нь харуулхад энэ бол одоо тархины аль хэсэг цэник хөрөмтлөгдөж байна, баруун тархи ажиллаж байна уу, зүүн тархи ажиллаж байна уу гэдгээс хамаарат танд ямар сэтгэл хөдлөл бий болж байгаа вэ гэдгийг тодорхойлдог ийм төхөөрөмж байж байгаа. За 37 дугаар точк гэдэг тренд кино гараад өнгөрсөн. Энэ киноны бид нар постэр дээр жишээлбэл сонирхолтой судалгаа хийсэн байдаг. Яг аль дүрийн жүжигчин дээр хүмүүс хамгийн их анхаарал хандуулж байна, хинийн хамгийн сайн хоногчлыг бий болгосон байна гэдэг ч юм уу тийм ээ. Гэх мэтлэн маш олон төрлийн судалгаануудыг хийсэн байдаг. За манай маркетинг мэрэгжлийн 2019 оны төгсөгч Тэмүүгээ жишээлбэл Go дээр өөрийн хийсэн судалгаагаараа одоо нийтлэл бичээд хэвлүүлсэн байдаг тийм ээ. Жишээлбэл Unitel компаниг хүмүүс ногоон өнгөөр хүлээж авдаг юм байна. За Mobicom-ыг бол Rocket Bay-ээр илүү одоо хүлээж авдаг юм байна. Гэх мэтлэнгээр ингээд маш олон сонирхолтой судалгаануудыг хийгээд эдгээр бүтээлээрээ олон нийтэд танигдах боломжтой CV-гээ одоо маш хурдан хугацаанд суралцчих явцдаа баяжуулах боломжтой байгаа шүү. За ингээд нейромаркетингийн лабораторид цорын ганц их сургууль маркетинг мэрэгчлэр суралцах боломж байна шүү гэсэн үг тийм ээ. За цаашаа явцгаая. За ингээд зогсохгүй тийм ээ. За бидний хичээл бол хамгийн сүүлийн үеийн сурах бичигдэр суурилсан шинэлэг агуулгыг өгнө. Хоцрохгүй гэсэн үг. За зөвхөн лекцээс гадна та бүхэнд одоо маш олон төрлийн видео контентуудыг за маш олон судлаач нарын илтгэлүүдийг за янз бүрийн ийм сонирхолтой бизнесийн туршлагуудыг бол та бүхэн тасралтгүй ингэж одоо сургалтын явцад үзүүлнэ. Зөвхөн одоо нэг номын хэсгээс ч юм уу ингэж оруулдаг зөвхөн боддог хүн бол одоо болно гэсэн үг биш ээ, тийм ээ. За тэгэхээр эдгээр одоо сургалтын явцад та бүхэн маш сайн судлаач нар болно. За нөгөө талаасаа маш сайн контент бүтээгч нар болно, тийм ээ. Энэ бол зөвхөн ингээд бие даалтын зарим хэсгээс нь л та бүхэнд ингэж харуулж байна. Эдгээр бүх одоо судалгаануудыг за магадгүй контентуудыг манай оюутнууд өөрсдөө зургийг авсан, өөрсдөө монтажлсан, өөрсдөө эдгээр бүтээлүүдийг гаргасан. За YouTube дээр эдгээр одоо бүтээлүүдэд тавьсан. Тэрийг нь маш олон хүмүүс үзсэн ч гэдэг юм уу. Ийм кейсүүд бол байна. Ийм боломжууд бол та бүхэнд байгаа. За хичээлийн агуулга бол лекц 40% та ер нь бол явагддаг маркетингийн хичээлүүд. Лекц бол одоо харьцангуй бага. Хамгийн гол нь нөгөө лекц дээрх агуулгыг бид нар харьцангуй интерактив одоо аргачлалуудыг ашиглаад та бүхэнд зөвхөн мэдлэг болгоод орхих хангалтгүй ур чадвар болгож хөгжүүлэх рүү илүү чиглэсэн хэсэг нь семинар хэлбэрээр 60% та явагддаг. Тийм учраас та бүхэн зөвхөн мэдээд авах уу эсвэл тэр мэдж байгаа зүйлийг өөрөө хэрэгжилж чаддаг хүн болох уу гэдэг ийм сонголт та бүхний өмнө бас байгаа шүү. Ийм боломж бас байгаа шүү. За бид нар үүнээс гадна бас янз бүрийн ийм түрүү хэлсэн тийм ээ. Төсөлт одоо ийм судалгааны ажлууд дээр оюутнуудаа дадлагжуулдаг. Зөвхөн хичээл заагаад бас орхихгүй. Эдгээрээс гадна та бүгдийг ур чадвараа хөгжүүлэх маш олон боломжоор ханганаа.
Жишээлбэл энэ одоо Metros Bonbe гэдэг Азийн брендийг Монголын зах зээл дээр орж ирэх одоо энэ ажлыг одоо манай маркетингийн багийн багш нар за мөн манай сургуулийн оюутнууд ингээд баг болж ажиллаж одоо хэрэгжүүлсэн байдаг. За энэ брэнд бол та бүгдийн сайн мэдэх Transformers кинон дээр бол одоо энэ киноны одоо жүжигчдийн өмсөж байгаа хувцас бол энэ брендийн одоо хувцас байсан. Киногаар дамжуулаад одоо тухайн брэнд маань өөрөө маркетингаа хийдэг юм онцлогтой брэнд бол байсан. За тэгээд манай сургууль бас маш олон клубүүд байдаг. Тэгээд эдгээр клубийн оюутнууд маань бас энэ компанид ажил дээр маань бас оролцож ирсэн. За энэ бүжгийн клубийн зарим нэгэн төлөөлөл та бүхэнд харагдаж байна. За бид нар маш олон судалгааны ажлууд дээр бас оюутнуудтайгаа хамтардаг. Нөгөө хичээл дээр үзсэн ойлголтоо яг бодиттой бизнесийн компани ажил дээр одоо хэрэгжүүлэх сурах юм боломжоор нь бол бүрэн хангадаг. За тэгээд энэ сүүлийн зөвхөн 2 жилийн статистик ярив. Сүүлийн 2 жилд бид нар 10 гаруй ийм томоохон төслүүд дээр 100 гаруй оюутнуудаа ажилуулсан байна. За эдгээр 100 гаруй оюутнуудаа бид нар 30 орчим сая төгрөгийн урамшууллыг өгсөн. Тэм учраас та бүхэн бас суралцчих явцдаа нэг талаас мөнгөөр хэмжигдэхгүй маш их туршлагыг хөрөмтлүүлэн CV чинь баяж чинь нөгөө талдаа та бүхэн мөнгөн одоо тодорхой хэмжээний урамшууллуудыг цалин аваад тэгээд дадлагчаад хажуугаар нь сураад явах юм боломжууд бас та бүхэнд байна шүү. Энэ дээр бас та бүхэн энэ боломжуудыг бол ашиглах юм бол асар их боломжууд бас байдаг шүү. За маш олон уралдаан тэмцээн болдог. Жишээлбэл санхүүгийн эдийн засгийн их сургуулийн маркетингийн олимпиадын одоо хэсгээс тийм ээ шагнал гардуулалтаас та бүхэнд харагдаж байна. За энэ бид нар эхлээд сургуулийн хэмжээндээ олимпиада зохион байгуулаа. Сургуулиас шалгарсан бага улсын олимпиад руу явуулдаг. За энэ олимпиадад төрүүлсэн оюутан маань шилдэг маркетер оюутан гэдэг энд харагдаж байгаа цомын эзэн болдог. Тэгээ цомон дээр өөрийнх нь нэрийг бичдэг. За бид нар хөл бөмбөгөөр ярих юм бол аваргуудын лигийн цомон дээр жил болгохны аваргуудын нэрийг сэлдэхтэй адилхан бидний энэ шилдэг маркетерийн одоо оюутны цомон дээр тухайн оюутны нэр бол бичигддэг. Одоо тэнхимдэр үр татгалагддаг энэ цом байж байгаа. Тэгээд манай багийн хувьд бол одоо UFE Marketers Hall of Fame буюу энэ маркетингийн олимпиадад төрүүлсэн оюутнуудынхаа нэрийг одоо ингэж мөнхжүүлдэг. Энэ одоо 2011 оноос хойшоо зохион байгуулагдсан 9 удаагийн олимпиадын дээр 9 удаагийн олимпиадын аваргуудын нэр энэ дээр байж байгаа. За цомон дээр маань тэр харагдаж байгаа тууцан дээр нь тухайн жилийн аварга болсон оюутны нэр бол ингэж хадгалагдаж үлддэг. Энийгээрээ бас Монголдо одоо цорын ганц гэж хэлж болох ийм одоо онцлог соёл бол биднэрт бас байна. За улсын олимпиадад оролцох бидний амжилт бол арваа. Улсын олимпиад бол нийт 10 удаа зохион байгуулагдсан байдаг. Үүний 5 удаад нь манай одоо оюутнууд бол төрүүлж исэн. За үлдсэн 5 удаад нь бол Монгол улсын их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, за шинжлэх ухааны технологийн их сургууль, за мөн хүмүүнлэгийн их сургуулиуд үлдсэн 5 удаад нь хувааж төрүүлж исэн. Тэгэхээр ер нь бол өрсөлдөөн ямархуу хэмжээнд вэ гэдгийг бол та бүхэн маань бас гадарлахаар байгаа хаа. За тэгээд улсын олимпиадад төрүүлж исэн манай 9 заяа гэдэг оюутан SpaceX Asia буюу Азийн маркетруудын наадам болдог. Энэ наадам дээр бол хамгийн шилдэг ийм санаануудыг уралдуулдаг, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, сургалтууд явагддаг. За энэ наадмын Young SpaceX гэсэн төрөл буюу шилдэг залуу маркетеруудын төрөл одоо төрүүлж исэн. Тэгэхээр Азийн шилдэг маркетер бол одоо манай төгсөгч бол болсон байх нэ. Ингэж ойлгож болох нэ. За бид нарт Radox гэдэг мэргэжлийн клуб байна. Зөвхөн маркетингийн оюутнууд одоо энэ клубт одоо харьяалагддаг. За энэ клуб юу хийдэг вэ гэдэг. Жишээлбэл маркетингийн өдрөлгийг зохион байгуулдаг. За зураг дээр харагдж байгаа манай 2020 оны одоо төгсөгч 2019 оны гэх юм уу тийм өнгөрсөн жилийн төгсөгчөөр харагдаж байна. За Батөргөл гэдэг энэ манай залуу бол одоо та бүгдийн өдөр тутам үйлчлүүлдэг CU-гийн маркетингийн менежерээр ажиллаж байна. За оюун дэлгэр бол Unitel-ийн маркетингийн мэргэжилтнэр бол ажиллаж байна. Тэгэхээр ингээд Монголын одоо томоохон компаниудад энэ чиглэлээрээ бол шууд одоо ингээд ажилд ороод үргэлжлүүлээд бол явдаг. За мөн оюун ухааны одоо их мастер инх мөнх бол манай өнгөрсөн жилийн маркетингийн одоо мэргэжлийн төгсөгч бол байж байгаа. За UFE Comedy гэдэг ийм бас манай оюутнууд бас чөлөө цагаар янз бүрийн одоо сонирхолтой арга хэмжээг бол зохион байгуулдаг. За жишээлбэл нөгөө UB Comedy гэдгээс гаралтай UFE Comedy гэдэг ийм арга хэмжээ манай сургууль зохион байгуулагддаг. Үүнийг Radox клуб одоо ихэвчлэн хариуцаж ингэж хэрэгжүүлдэг. Тэгээд Баяр Жаргал гэдэг манай бас нэг комедиан байж байгаа. Манай сургуулийн бас бизнесийн удирдлагын төгсөгч байж байгаа өнгөрсөн жилийн. За гэх мэтчлэн ингээд олонний танил бас ийм төгсөгч нарын хамт суралцах эдгээрийн нэг болох боломжууд бас та нарт байна шүү.
За сая сайн бэлэг багш ярьлаа. Бид нар бизнес зөвхөн та бүгдийг ангид одоо суулгачаад тэндээ ингээд эсвэл лабораторид оруулчаад тэндээ байлгаад байхгүй. Бид нар маш олон бизнесүүдтэй очиж танилцсанаа. Бодиттой яг ажил яаж хийгдэх юм бэ гэдгийг очиж үзнэ. Туршлага судалнаа. Тэгэхээр үүнийг хэрхэн хийх вэ гэд видео байдаг шүү дээ, тийм ээ, цуврал контент байдаг. Тэгэл бид нар тэнчнээс харандагч ингэж үйлдвэрлэдэг юм байна. За магадгүй ном ингэж гардаг юм байна. Түүхийг ингэж боловсруулдаг юм байна гэдэг талаар мэддэг шиг бид нар танилцах аяллуудыг хийдэг. Энэ бизнес ер нь яг яаж явдаг юм бэ? Тэрийг бодит орчинд нь очиж нүдэрээ харъя. Тэгжиж тэр бизнесийн талаар ойлголттой болно. За жишээ нь говийн үйлдвэр дээр бид нар очсон байна. За IT Zone компанитай очиж танилцсан. За IT Zone-ийн зүгээс манай бүх оюутныг Mogul брендийн keyboard болон маусаар шагнасан байна. За Apple компанитай очиж танилцсан байна. За үйлдвэрүүд бол нөгөө эрүүл ахуйг бол дээд зэрэгээр хангадаг учраас ийм зориултын одоо хувцсуудыг бол бас өмсөж идгээр үйлдвэртэй бол танилцах аяллуудыг бол хийдэг. За ийм артаа очиж үйлчилгээний байгууллага жижиглэн худалдааны төлөөлөл ийм артаа бид нар очиж уулзсан байна. За гэх мэтлэн ингээд та бүгдийг маш олон ийм компаниудтай очиж уулзсан, маш олон сонирхолтой одоо ивент арга хэмжээнүүд бол бас хүлээж байгаа. За энэ бол жишээлбэл бид нар сая 21 онд бол одоо манай тийхэн бол Face Challenge гэдэг ийм одоо жижигхэн мини компанид ажиллах тийхэн дотроо зохион байгуулсан. Төрсөн цагаас хойш өнөөдрийг хүртэл юу хийж бүтээв, ямар өөрчлөлт чамд гарав гэдгийг зөвхөн зургаар одоо ингэж илэрхийлсэн ийм компанид ажил бол өрнөсөн байгаа. За 5 удаа төрүүлсэн. За ер нь бол түрүү хийсэнчлэн маркетингийн чиглэлээрээ бол одоо дархан авраг гэж ингэж хэлж болох нэ. За бодит бизнесүүдэд танилцах боломжийг тасралтгүй та бүхэнд бол ингэж олгоно. За бидний одоо ямар өөр боломж байна бэ? За жишээлбэл Intel-ийн видео одоо контент хариуцсан менежер Чинсана та бүхэнд харагдаж байна. За манай 2011 оны төгсөгч байж байгаа. За оюутан байх хугацаанд одоо та бүгдийн хэрэгэлдэг Intel-ийн GG үйлчилгээг одоо шилдэг оюутны тэмцээн дээр гаргаж ирж исэн. GG буюу Green Gold гэдэг ногоон алт гэдэг үгний төвчлөл шүү дээ, тийм ээ. Тэгээ GG үйлчилгээг оюутан байхдаа гаргаж ирсэн байна. За манай сүүлийн үеийн жишээ гэхэд манаас одоо маркетингийн олимпиадын авраг анх хоёр маань нөгөө тэмцээнд ороод креатив одоо студент гэдэг сургуулийн одоо тэмцээнд ороод тухайн тэмцээн дээрээ бол одоо хужирт Gem International компани ивент итгэжсэн хужирт брендийг одоо брендийн хүрээнд ямар компанид ажил өрнүүлэх боломжтой вэ гэдэг. Тэгээд усуух цаг гэдэг ийм компанид ажлыг бол санаачлаа тэр нь бодиттой ажил хэрэг болсон байдаг. Нэг ёсондоо оюутан байхдаа гаргасан санаа нь бодиттой одоо болж өөрж байна гэсэн үг тийм ээ. За одоо манай 4-р курсын оюутан төр мөх маань Learn гэдэг одоо энэ аппликейшн суурилсан платформыг хөгжүүлээ явж байна. За та бүхэн энийг бас хэрэгэлдэг бах. Янз бүрийн одоо багш нарын гаргаж ирсэн одоо сургалтууд те тодорхой одоо контентуудаас ингэж өөрөө биедан хямдүнээр бас суралцах юм боломж бас байгаа. За гэх мэтлэнгээр нэг ёсондоо зөвхөн төгсгөө хүлээх бишээ. 4 жилийг бид нар хүлээхгүй. Бид нар орж ирсэн цагаасаа эхлэх хичээнэ. Орж ирсэн цагаасаа эхлээд өөрийнхөө бодож санаж явдаг зүйлийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх рүүгээ илүү чиглэж ажилланаа. Тэм учраас энд ингээд та нарт бүх талаас нь бид нар одоо аль болох боломжоор ингэж хангах учраас өөрөө хичих юм бол таны гарт нөгөө хиймэл оюун ухаантай өрсөлдөх, роботын технологитой өрсөлдөх, за ажлын байраа хадгалж үлдэх юм боломж бол байгаа шүү гэж ингэж хэлмээр байна. За ингээд эцэст нь за тэгээд 150 аж ахуй нэгжид бол манай одоо топ 150 аж ахуй нэгж штэ тийм ээ. Тэн дээрээс уул уурхайн компаниас бусад нь ер нь манай маркетингийн мэрэгчлэр төгсөгчд бол ажиллаж байна. За тэгээд өөрийнхөө санааг бол бодиттой ажил хэрэг болгоно гэдэг бол хамгийн гол одоо бидний бодож явдаг зүйлсүүдийн нэг шүү. Тийм учраас ийм боломж бол та бүхэнд байгаа. За ингээ анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээ хичээгээрээ амжилт хүсье гэж хэлье. За тэгээд та бүгдийн эсэлтийн одоо шалгалтаа сайн өгөөд санхүү эдийн засгийнхаа их сургуульд энэ чиглэлээрээ одоо орж ирээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. Баярлалаа. Ингээл өгчтэй баярлалаа. За би өнөөдөр та бүхэнд нэгэн зочлон танилцуулъя. За санхүү эдийн сургуулийн оюутны холбооны ерөнхийлөгч Бацург би танилцуулъя. За Бацурга байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Батбаярын Бацург гэдэг санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын тэнхимийн төгсөг курсын оюутан. За одоогийн байдлаар 5 дахь семестрийн оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. За үүнээс гадна санхүү эдийн засгийн их сургуулийн туузын гишүүнээр мөн адил 5 семестр ажиллаж байгаа. За үүнээс гадна Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтраад цойлгсос гэдэг төслийг хэрэгжүүлээд одоо 10 дахь сартаа зоолгож байна. За үүнээс гадна бас M+ компанид маркетинг борлуулалтын чиглэлээр удирдлагын багт ажилладаг ийм оюутан байна.
Тэгээд оюутны холбоо нь бол ерөөхдөө оюутнуудыг хичээл сургалтын талаас нь дэмжихээс гадна хичээлийн бус цагийг бас үр дүнтэй өнгөрүүлэх, за мөн оюутны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд та бүхэн оюутны холбооны одоо мэдээллийг авахыг хүсэх юм бол санхүү эдийн засгийн сургуулийн оюутны холбоо гэсэн Facebook пэйж хуудасаар болон за UFE-ds ороод мэдээлэл авах боломжтой. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. За ингээд хэдүүлээ асуулт хариултанд орох уу? Сайн байна уу? Хоёр дээр нэмэх хоёр хөтөлбөрийн солонгос руу явхад солонгос хэлийг ер нь заа тийм болов суур мэдлэгтэй байвал заавал тэр хичээлд суух шаардлагатай юу? За бүгд өдрийн мэнд хүргэе. За тэгээ амралтын өдөр цаг зав гаргаад мэрэгжлийн танилцуулга хийж байгаа багш нартаа баярлалаа. За тэгээд эдгээр мэрэгчлүүдийг сонирхоод бас цаг заваа зарцуулаад сонсож байгаа сурагчдаа бас баяр хүргэе. За тэгээд сая хамтарсан хөтөлбөрийн талаар бизнесийн удирдлагын солонгос руу явах гэж байгаа хамтарсан хөтөлбөр маань англи хэл дээр очиод хичээл нь явагддаг байгаа. Тэгэхээр солонгос хэлээр биш, эндээсээ англи хэлний тавигдж байгаа шалгуураа хангаад TOEFL-ийн 550. За энэ онооныхоо шалгуурыг хангачих юм бол солонгосын хандуун болон Solbridge-ийн бизнесийн удирдлагын мэргэжлэр суралцах бүрэн боломжтой байгаа. Одоо энэ яг бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжлэр илж орох гэж байгаа сурагчдад зориулаад энэ жилийн эвсэлтэн дээр олимпиад тэмцээн уралдаан онлайнаар зохион байгуулагдах мэдээлэлүүд байгаа илүү хүрэгдлээ. Яа, энэ жил бол манай хуралдааны нэрээр хэлбэрээ. Тийм бол байхгүй байгаа. За тэгвэл зүгээр яг сургуулийн зүгээс явагдаж байгаа тэмцээн уралдаанд оролцох юм байна. Яг бизнес удирдлагын тэмцээс зохион байгуулагдах олимпиад тэмцээн уралдаан бол энэ жилийн үед бол зарлагдахгүй байх нэ. Тийм, энэ жилийн үед зарлагдахгүй. За хоёр хэвтэн. За сайн байна уу? Би нөгөө асуултаа асуучих. Би нөгөө яг санхүүгийн нөгөө нэг сайтаар нэлээх ингээд мэдээлэл цуглуулсан байхгүй юу? Хоёр дээрнийх нь хоёр хөтөлбөрийн яг Solbridge энийг ихчийн яриаг үзсэн. Тэгээд очиод нөгөө өөр мэрэгчлийг сонгоод судалдаг гэсэн энэ тал дээр мэдээлэл өгч болох болов уу? Яг бизнесийн удирдлагаар нөгөө хиний Solbridge нөгөө хин бэ нөө баяр цэцгийн юу үлдсэн юм шиг байна да. Очиод бизнесийн удирдлагаар сурж байгаа боловч өөрийн сонгон судлах сонирхолтой хичээлүүдээрээ санхүүгийн хичээлүүдийг бүхүү сонгон судалсан. Яг диплом нь өөрөө бизнесийн удирдлагын диплом, бусад сонгон судалж байгаа хичээлүүд дээрээ санхүү мэргэжлийн хичээлүүдийг төрхөө судалсан хөлт байгаа. Тэрнээс яг бизнесийн удирдлагаар явчаад очиод санхүүгээр төгссөн хөлт бол биш. Тэгэхээр яг бизнесийн удирдлагын яг диплом тоогоор төгсөн гэсэн үг юм тий. Яг нэг мэргэжлэрээ л хос дипломтой төгсөн гэсэн үг юм шүү дээ тий. Манай санхүү эдийн засгийн их сургуульд 2 жил сурсан, Солонгосын хандууны их сургуульд 2 жил сурсан гээд 2 хос дипломтой төгснө гэсэн үг. Цаад сургуульдаа харин мэргэжлийн хичээлийнхээ хажуугаар сонгон суралцах хичээлүүдээрээ өөр мэргэжлийн хичээлүүдийг одоо сонгож судлах боломжтой. Тэр нь өөрөө давуу тал юм байна. Нэмэлтээр судлах боломжтой гэсэн. За, өөр асуулт байна уу? Багшаа тэгээд одоо нэг жилд хэдэн эслэгч авд юм болоо? Жил болгон хяналтын тоогоо батлуулдаг байгаа. Тэгэхээр энэ жил одоо яг хяналтын тоо батлагдаагүй учраас яг хэдэн оюутан авна гэдэг тоог бол одоогоор өөрчилж хэлж болж чадахгүй байна. Нодлон хэдийг авлаа багшаа? За, нодлон нь бол нэг 2 За, хамтарснаа нэлээд юм хийдэг. Тэр хавц авсан. Өдрийн үндсэн дээрээ мэргэжил болгон дээр 2, хамтарсан дээр ерөнхийдөө бол 1 л гарч ирж байна да. За тэгээд юу өсөлтөө аягүй өндөртэй байдаг шүү дээ. Залуучуудаа. Тэгээд ер нь бол аягүй өндөр оноотой хүүхд бол шууд л авна шүү дээ. Чи аягүй сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээд за ээшийнхээ оноо бол тултал юм өгөх хэрэгтэй. Сайн бэлдээ. Бамбуд оноо 620. Тий 620-аас дээш байгаа. За тэгээд осоонууд харахад бол 700 байна. За тэрнээс дээш байгаа гэсэн үг шүү дээ. Зарим нь аягүй өндөр оноо өгөх бас байгаа. За бацраг жоохон юу вэ? Тавч нэг өөрийгөө танилцуулаад за яагаад энэ мэргэжлийг сонгосон байгаа тийм. За миний хувьд болохоор 10 жилдээ ганц сургуулийг төгссөн. Тэгээд суралцж байгаа хугацаанд ер нь 8 ангиасаа бизнесийн удирдлагын чиглэлээр сурна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэгээд сургуулаа судалж байгаад ер нь манай аав ээж хоёулаа санхүү эдийн засгийн сургуулийг төгссөн учраас санхүү эдийн засгийн сургуулийн бизнесийн удирдлагын мэргэжлийг сонгож суралцгаар болсон. Тэгээд тухайн 2017 оны 5 сард зарлагдсан эрхийн бичгийн олимпиадад 1-р байр эзэж дөрвөлээд тэгээд бизнесийн удирдлагын чиглэлээр санхүү эдийн засгийн сургуульд элсэж орсон.
Тэгээд ерөөхдөө одоо манай сургуулийг сонирхож байгаа оюутнуудад хандаж хэлэхэд бас нэг сонирхолтой юм нь манай сургууль клубын соёлоор бас бусад сургуультай харьцуулахад аюул том давуу талтай гэж би боддог. Тэр нь болохоор ерөөхдөө 10 жилд байхдаа ингээл урлаг спорт те олон төрлийн сонирхолтой мөртлөө яг тэр мэрэгчлэрээ орчвол тэрийг хайчих юм шиг боддог. Санхүү эдийн засгийн сургууль болохоор яг тэр биш. Тухайн мэрэгчлэрээ сурах ч гэсэн манай сургууль 25 чиглэлийн клуб байдаг. За үүнээс 12 мэрэгчлийн 13 мэрэгжлийн бус клуб байдаг. Яг манай техникийн харьяалтаар ордог клуб нь болохоор сая Алтан гэрэл багшийн хэлсэнчлэн Радокс гэдэг маркетингийн чиглэлийн клуб байдаг. Тэгэхээр та бүхэн одоо санхүү эдийн засгийн сургуульд ийсэх юм бол тухайн клубээр ийсээд өөрийнхөө одоо сонирхлын дагуу чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Үүнээс гадна яг тухайн клубүүдэд танаас гадна 2 3 4 дугаар курсын одоо мэрэгжлийн оюутнууд байгаа учраас тэр хүмүүсээс сурах боломжоос аюул өндөр байдаг. Тэгээд тухайн чиглэлээр тухайн клуб дотроо хөгжихөөс гадна мастер руу чиглэсэн сургууль дотроо үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Тэндээс бас сурч өгчих боломж аюул өндөр байдаг гэж би боддог. Тэгээд бас бусад оюутнуудтайгаа танилцаад танилын үрээгээ хэлэх боломж аюул өндөр байдаг. За үүнээс гадна миний хувьд одоо төгсгөж байгаа учраас ингээд эргээд өнгөрсөн одоо 4 жилийнхаа хугацааг бодох юм бол дадлаг хийсэн байгууллагуудаас бас аюул их туршлага хуримтлуулдаг. Тэгээд сая сүүлийн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаанаар болохоор Монгол төгсөгчид төгсөөд эхний 1.6 жилийн ажлын байран дээр тасгаж зарцуулж байна гэсэн тийм судалгааны үр дүн гарсан байсан. Тэгэхээр ер нь манай одоо үеийн оюутнуудыг харах юм бол аль хэдийнэ сурч байгаа хугацаанд ажлын байртаа болцсон 2-3 удаа дадлаг хийсэн байдаг учраас төгсөөд илүү өрсөлдөх чадвар сайтай гарт юм байна гэж миний хувьд харж байгаа. Тэгэхээр та бүхэн санхүү эдийн засгийн сургуульд эзэх юм бол мэрэгчлэрээ суралцахаас гадна өөрийгөө олон чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Мөн түнчлээ өөрөө яг хичээгээ зорилго тавиад зүтгэж чадах юм бол сургалтын төлбөр болон бусад боломжуудыг бүтээх боломж аюул өндөр байдаг гэж боддог байгаа. Тэгээ миний хувьд бас өөрөө хичээгээд яг энэ чиглэлээр боломжууд гаргаад явж байгаа. Сайн байна. За ачтмаа асуулт асуугаа. Хад мэрэгчлэр төгсч болох юм болов одоо жишээлбэл би маркетинг сонгочоод эдийн засгийн хичээлийг давхар судалж болох болов сонгон судал. Ер нь эдийн засгаар одоо жишээлбэл эдийн засгаар одоо би сонгож орчоод маркетингаараа цуг хос дипломтой төгсч болов. За тэр өстой болохгүй баг. Тэгээ чи аль нэгийг нь сонгох хэрэгтэй. За наад хоёр чиглэл чи хоёулаа өөр чиглэл байхгүй. Чиглийн үед бол тийм ээ. Өөрөө чи хоёр өөр албан тушаалд очиод их хоёр өөр ажлын филд ажлын орон зайд ажиллах хэрэгтэй. Тэгээд тэр чиглэл нь бол хоёр өөр байхгүй. Тийм чи тэрийг өөрөө одоо ингэ сайн судлаад яг ямар чиглэлээр сурах нь чиний энэ чухал байгаа юм байна. Өөрийгөө сонгоод тэгээд тэр чиглэлээр судлаа гэсэн. За хоёр сургалтын төлөв бол хоорондоо нэлээд заар ялгаатай байгаа шүү. За орж байгаа хичээл болов. За тэгээд нэг ажлах салбарын хөгжсөн өөр байхгүй. За ер нь маркетинг чиглэлд чинь креатив салбарууд шүү дээ тийм ээ. За бүх компани өөр креатив салбарууд нэгжүүд байдаг гэсэн юм шүү дээ. Тэгэхээр чи өөр маркетингаар явдаг сургалтууд илүү олон компанид илүү олон салбарт явж ажиллах тийм хөрөх юм олон болцоотой гэсэн юм шүү дээ тийм. Эдийн засгийн чиглэлээр одоо нөгөө нэг дипломтой төгсгөөс илүүтэй бизнесийн удирдлагын одоо мэргэжлэр сурч явах явцдаа эдийн засгийн мэдлэг хөрвүүлэх бас боломж өндөр. Цөөр микро макрогийн хичээлүүд үүсгэхээс гадна яг нөгөө нэг сүүлийнхаа одоо семестртээ ч юм уу сүүлийн жилдээ сонгон суралцах хичээлээр санхүүгийн шинжилгээ төлөвлөлт гэх мэтчлэн санхүү эдийн засгийн чиглэлийн хичээлүүд бас сурах боломжтой. Тэгэхээр хэрвээ чи бизнесийн удирдлага юм уу маркетингийн мэргэжлийг сонгох юм бол өөрөө хичээж чадах юм бол яг тэр чиглэлийнхаа мэдлэгийг хөрвүүлэх боломжтой. Харин хоёр дипломтой төгсөх боломжгүй байгаа. Би бас яг Бацөрөгтэй ижилхэн ийм тайлбарыг хэлэх гэж байлаа тийм ээ. Тэгэхээр бидний 1 2 дугаар курсд ялангуяа 1 дугаар курсд үздэг ийм үндэс хичээлүүд дээр бол бүх оюутнууд ер нь бол ижилхэн агуулгыг авдаг. Тэгэхээр нөгөө маркетингаар сонгоод жишээлбэл эсвэл бизнесээр сонгоо явуучих юм бол зөвхөн тийшээгээ орно гэхээс гадна нөгөө суур хичээлүүд бол эхлээд ордог. Бүх одоо оюутанд ижил одоо төвшний мэдлэг бол өгдөг. Үүнээсээ цаашаага 2 тэгээ 3 дугаар курсээс эхлээд нарийн одоо мэрэгжлийн хичээлүүд салаад явцдаг учраас анх ямар мэрэгжил сонгосон тэр чиглэл рүү давангаалсан хичээлүүд орж эхэлдэг гэсэн үг байгаа тийм ээ. Тэгэхээр сая Бацөргийн хэлсэнчлэн эхлээд чамд одоо эдийн засгтай холбоотой хичээлүүд бол орно. Бүх оюутанд орно. Тэгээ явандаа курс ахихийн хэрээр бол жишээ нь маркетинг руу чиглэх үү, эсвэл бизнесийн удирдлага руугаа чиглэх үү,
гэдэг нь өөр болоо явна гэсэн үг байгаа тийм ээ. Тийм бас боломж бас байгаа. Энд нэмээд хэлэхэд юу юм бэ? Бизнесийн удирдлагаар үндсэн 4 жилээр эдийн засгаараа үндсэн 4 жилээрээ сурч төгсчөөд дахиад ичнээ хөтөлбөрөөр бизнесийн удирдлагын 1.5 жилээр сураад одоо хос дипломтой болох боломж бол байгаа. Саяны одоо сурагчийн хувьд бол тийм бас боломж байгаа. Манай бэлгийн хөтөлбөрт ороод 1.5 жилээр суралцаад бизнесийн удирдлагын мэргэжил авах боломжтой байна тийм ээ. Дадлага хэдэн удаа хийдэг вэ гэсэн бэ? Нийгмийн дадлага, мэргэжлийн дадлага, бизнесийн дадлага гэх 3 дадлага байгаа. За тэгээ сүүлд нь бас дадлагуудын дараа бас дадлага ажил гэж явдаг кейс сургалт гэж үсэдэг. Түрүүний ярьсан нэг BSC симуляц буюу онлайн орчинд байгууллагыг удирдах үздэг тийм симуляц байгаа. Тэр бас дадлагад орж явдаг. Тэгээ нийтдээ 4 удаагийн дадлага байх нь байна. Бизнесийн удирдлагын мэргэжил, маркетинг удирдлагын мэргэжлийн хувьд шүү дээ, тийм ээ. Цахим дадлага гэж байна шүү дээ. Эхний дадлага нь болохоор ерөнхийдөө нийгмийн таних те social intelligence гэдэг нь нийгмийн таних дадлага байна. Бизнес төлөвлөлийн Эшийн ононоос хамаарч ямар нэгэн төлбөрийн үнэлт байдаг уу? За өнгөрсөн жилийн эсэлтийн журам дээр болохоор шалгуур математик англи хэл хоёулангийн 800 өгөх юм бол нэг удирдлагын буюу 15 кредит хичээлийн төлбөрийг 100% хөнгөлдөг байгаа. Хэрвээ 800 биш 750 ба түүнээс дээш байх юм бол 15 кредитийн сургалтын төлбөрийг 50% хөнгөлдөг байгаа. Ийм л одоо хөнгөлтийн нөхцөл байгаа да. За тэгээд энэ дээр нэг тодорхой хэлж бол ер нь бол иргэдийн тэтгэлэг, за байгууллагын тэтгэлэг ер нь аюул олон тэтгэл авсан оюутнуудын тоог авч үзсэн маркетинг болон бизнесийн удирдлагаас орж байгаа оюутнуудын тэтгэлэг авсан тоо нь бараг 30% байх тийм нийт тэтгэл авсан оюутнуудын. Тэгэхээр энэ ихэнх тэтгэлгүүдийн юм бол манай оюутнууд төгөөд авчдаг юм гэсэн үг байна шүү дээ тийм. Тэгэхээр бид бол энэ сайн хүмүүсийг хайрлаж байгаа шүү дээ тийм. Зорилготой мэржлээ ойлгоцсон. За тийм лидершип байх, манлал байх тийм сурагчдыг би тайлж байгаа. За тийм сурагчдыг бид бол авнаа. Бат органик тэтгэлгээ яриад байсан чинь тэрнийг яриад өгчөөч. За асан сэтгэлгээ. Ректорийн нэрэмжит тэтгэлэг гэж зарлагддаг. Тэр нь болохоор нийгмийн дадлагын 24 цагийн нийгэм рүү чиглэсэн ажил. За тэгээд эрдэм шинжилгээний ажилд оролцсон баг. Тэгээ голч дүнгээс хамаараад одоо шалгуур үзүүлэлтээс хамаараад тэтгэлэг сургуулийн зүгээс авах боломжтой. За үүнээс гадна сангуудаас тэтгэлгүүд зарлагддаг. Зориг сангаас ахуулаад олон сангуудаас тэтгэлэг зарлагддаг. Мөн дээрэс нь нэрэмжит тэтгэлгүүд их зарлагддаг. Манай сургуулийн оюутнууд ерөнхийлөгч ерхий сайдын нэрэмжит тэтгэлгүүдээс бас айгүй олоодаа жил болгон хамрагдаж ер нь тэтгэлэг авдаг. За үүнээс гадна манай сургуулийн хамтын ажиллагааны гэрээтэй байгаа байгууллагуудаас зөвхөн санхүү эдийн засгийн сургуулийн оюутнуудад зориулж тэтгэлэг төлбөрөөр зарлагдах ажлууд явагдаж байгаа. Тэгэхээр та бүхэн яг өөрөө л хичээж чадах юм бол ер нь бол айгүй олон чиглэлээр тэтгэлэг авах боломжтой. Миний хувьд 3 дугаар курсынхаа хаврын семестр 50% тэтгэлэг авч исэн. Тэгээ хичээлийн хажуугаар ажил хийдэг учраас ер нь сургалтынхаа төлбөрийг өөрөө зохицуулаад явах бүрэн боломжтой байдаг. Ер нь бол 4-р курсээс энэ дийлэнх нь 40% нь бол ажлыг авчиж байгаа шүү дээ. Давхар. Тэгэхээр тэр хэмжээ нь орлого нь орж ирж байгаа. За дээр нэмээд судлаа болон төслийн ажилтнаар хамрагдаад тэгээд цагийн ажил хийгээд цагийн хавсыг авч авах боломжтой гэсэн тийм бас. За энэ алтан медаль чинь бас дэлгэрэнгүй ажилласан байна. Түрүүн эсэлтийн бүртгэл асуусан гэсэн тийм. Тийм бүртгэл хийзээ эхлэх бай. За энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалтыг хэдийгээр авах вэ гэдэг 5 нь одоогоор гарааг байгаа. За ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор намар болж хойшиж магадгүй гэдэг мэдээлэл байгаад байгаа учраас яг бид нар цахим бүртгэлээ хизээ эхлэх вэ гэдэг одоогоор яг туулсан өдөр бол байхгүй байгаа. Тэгэхээр та бүхэн яг манай сургуулийн бүртгэлийн admission цэг, UFI цэг, эдүү цэг имэн гэдэг мэйл хаягаар болон саяны мэргэжил сурчлах өдрөлгөд оролцохоор бүртгүүлсэн мэйл хаяг руу бид нар журмаа батлагдахаар мэйлээр явуулаад тэндээсээ мэдээлэл авах бүрэн боломжтой гэсэн үг байгаа. Одоогоор бол яг бүртгэл харах эхлэв 5 сарын 20-оос хойш мэдээлэлүүд гарах баг. Явал оюутнуудын сурагчдын мэйл рүү за давхар адмишнаас мэдээлэл авнаа. 5 сарын 22-23-нд бол англи хэл математикийн шалгалтанд нь яаж бүртгүүлэх юм бол за удирдамж нь арай гарааг байгаа. Удахгүй 7 хоногоос удирдамж нь гарчин. Тэгэхээр нээлттэй зарлнаа.
Хэрвээ тэр олимпиадад ингээд нийлбэр оноогоор байр үзүүлвэл яг ямар үр өгөөжтэй болоо? Математик англи хэлний олимпиадын дундаж оноогоор эхний 15-д орсон хүүхдүүдэд хүссэн мэргэжлээрээ элсэн суралцах боломжийг олгоно гэсэн эрхийн бичиг олгох тийм олимпиад байгаа. Эрхийн бичиг олгож байсан тийм. Боломж нь 15 оюутанд хүссэн мэргэжлээрээ шүү дээ тийм. Гэхдээ мэдээж үндэсний босго онооны шалгуур бол хангасан байх хэрэгтэй тийм. Улсаас тавьж байгаа эсэлтийн ерөнхий шалгалтын. Заавал ийш хүссэн байх хэрэгтэй тийм хуулиар бол. Заавал ийш хүссэн. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Шилжүүлээсээ өгөөрэй.